За сайн байцгаана уу сонсогчдоо Нэстэг та подкастын 7 дугаар дугаар үгээр эхэлж байна. Өнөөдрийн зочин маань сэтгэл судлаач Хонгороо. Сайн байцгаана уу? Бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Зүгээрдээ урьсан бас маш их баярлалаа. Сайн уу Хонгороо? Хай. Сайн Хонгороо. За тэгээ өнөөдрийн сэдв болохоор үерхэл нөхөрлөл, тэгээ цаашлаа хайр дурлал, тэгээ залуус, ер нь залуусын одоогийн амьдрал бөгөөд одоо бас бид нар ч бас залуус шүү дээ. Бас бидний жоох амьдралын талаар нийгмийн асуудал тэг бэлгийн дарамт ялгууя эмэгтэй хүмүүнд ирдэг. Тэгээ ер нь сексизм, феминизм, нийгэмдх залуусын бас оролцоо гэдэг юм сэдвийн талаар ярилцъя гэж бодсон. Тэгээд одоо ингээд ярилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? Ажил сайн уу? Ажил сайн. Ер нь бол маш завгүй байна да сүүлийн үеүүдэд. Юу гэж юм? Залуучдын амьдралын хэм маягийг судлал байж байна. Тэгээ ерөөхдөө үеийн залуучууд болон шинээр гарч ирж байгаа одоо хүмүүсийн ярьдгаар бол Z generation те. Тэгээ тэрнээс дэшээ ер нь 25 6 хүртэл залуучууд амьдрал дээр эрхэн яаж амьдарч ийн, ахуй нөхцөл нь ямар хуу байна те. Хүсэл сонирхол, тэмүүлэл, зорилго өөрөөсдийгөө болон нийгмийн үнэлж байгаа үнэлэмж нь ямар хуу байна талаар ерөөхдөө судлаад явж байна. Тэгээ сонирхолтой юмд маш их гарч ирж байгаа тийм. Тэгвэл одоо яг хэрвээ ярьж болж бол одоо чиний хувьд хамгийн сонирхолтой гэсэн яг юу вэ? Өөрийн үнэлэмж болон нийгмийн нийгмийн үнэлж байгаа үнэлэмж хоёр нь айгүй зөрүүтэй байд юм байна гэж юу бодоод байна л та би анзаараад байна л та. Яа тэгэхээр одоо юу гэдэг чи өөрийнхөө ирээдүйд юу хэр ихтэлтэй байдин гэхэлэр айгүй ихтэлтэй агаад байдаг хэрнээ. Нийгмийн чинь ирээдүйд чамд ямар санагч хэр ихтэлгүй байна гэдэг. Гэтэл нөгөө нэг бид нар чинь ингээд нийгэмд амьдарч байгаа нэг л нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр чи ингээд хөнгүүгээр нийгмээр хүнийг төсөөлөх ямар ч боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд нийгэм гэдгээ тустай ойлголт олгож хүлээж аваад байгаа юм шиг. Эсвэл асуултаа ойлгохгүй ч юм уу мэдгүй л юм. Гэтэ зүгээр жоохон ингээд өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж болон өөрийнхөө ирээдүйг үнэлж байгаа үнэлэмж нь яг зүгээр л нийгмийг үнэлж байгаа үнэлэмжээс нь ялгаатай байгаа нь бас айгүй одоо юу гэх юм өөрөө л болж байвал болоо бус нь хамаагүй мэтэр ханддагтай холбоотой байж бас магадгүй юм шиг те. Эсвэл бүр энэ нөгөө нэг 25 хүртэлх насны залуучууд ч өөрсдөө юм юу гэх юм яг л залуу үе шүү дээ те. Бид нар чинь яг л юм баг зарим тохиолдолд бол баг тинейжтэй яг юм өсвөр насн дээр явж байгаа юм шиг байгаа. Том болж ярахаа амжаагүй болохоор зөвхөн өөрөө өөртөө төвлөрдөг үе нас нь бас магадгүй ингэж тараад байгаа юм болов ч гэж бодох шиг. Ер нь бол талаас нь бодож үзэл харж лайна. Тэгээ одоо юу гэдэг их амир улс даяар хэмжээнд байгаа бүх залуучуудтай уулзсан юм шиг ярьж бас болохгүй л ах. Гэхдээ тодорхой хэмжээнд ер нь анзаарч явахтаа бол тэмцэх мэдрэмжүүд айгүй ихтэй л байгаа даа сүлүүд. Ер нь бол товчондоо залуус бол яг нийгмийн оролцоо талаас айгүй сул яг өөртөө хувийнхаа карьерийг л арай илүү төлөвлөлтөөр тэр дээр илүү анхаарч ин гэсэн үг шүү дээ. Нас бидний нүүдэлчин соёлтой бас холбоотой болов уу? Нүүдэлчин соёл за яг магадгүй байж болох юм. Гэхдээ яг үнэндээ яг энэ соёл маань яг үнэндээ ингээд уламжлагдаад явж байгаа хэсэг бүлэг газрууд байгаа боловч яг юм хотын орчинд амьдарч байгаа хотын залуучуудын хувьд бол тийш нэг айхтар нүүдлээд байгаа соёл бол харах юм бас байхгүй байгаа даа шүү дээ. Бид нэр ихэнхдээ л ерөөдөө нэг тогтвол суршилтай нэг газар ажиллаж чинь, нэг газар амьдарч чинь. Тэгээ одоо бүр цаашлаад яг энэ хотын соёлын талаар ярих юм бол өөрчлөлтийг яг нэг л газартаа олчихсан байх чинь юм үү те. Би ч гэсэндээ одоо ингээл өглөө осол рок орол кофегаа аваад цаашаага ажил руугаа алхаал те. Ажил дээр очиж юмаа хийж байгаа л ойр ойрхаа сонгодог хідэн хоолныхаа газруудаас л орж хоолнуудаа иддэг. Тэгэл оройн найз нөхдөд уулзах юм бол юу гэдэг 2 3 л сонголттой газрууд байдаг. Тэр газартаа ороход яг л тэр таньдаг хүмүүс маань байж идэг. Гэртээ орж байгаа юм шиг тав тухтай байж идэг чинь. Хотчлтын соёл руу угаасаа нэг иймэрхүү байгаад л тэ. Шинэ газруудаар байнга орж шинэ газар тушиж үзэх нь харьцангуй бага. Хидийг юмнууд нь тогтчихсон ордог газар нь. Тэгэхээр одоо энэ уламжлалт соёлоос ер нь нэлээд шилжээд эхэлсэн л юм. Тийм ер нь бол бид нэр суршаад очичоод ингээд олон жил болчихлоо шүү дээ. Ер нь бол тийм. Айгуу сонирхолтой юмчууд гарч ирж байна л да миний бодлоор яг залуусын тэр оролцооны талаар гэх юм бол тэгэхээр яг чиний бодлоор одоо юу гэдэг одоо нэг иймэрхүү үзүүлэлтүүд ч юм уу одоо яг Монголын
залуус гэхүү эсвэл ер нь Улаанбаатар руу эсвэл Улаанбаатарын залуучуудыг анзаарч харж ярилцаж одоо тий судалгааны үйл үр дүнд яг иймэрхүү нөхцөл байдал байна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг тэр судалгааны үр дүн гэсэн юм бол байхгүй зүгээр л өөрийн хувийн үзэж харж байгаа болон тодорхой хэмжээнд ажлын маань нотлог гэж бас нэг юм байгаа даа шүү дээ. Би ч өөрөө сэтгэл судлаач хүн дандаа залуучуудтай ажиллаж байна. Тэгэл яг бидний хийж байгаа ажил ч гэсэндээ янз бүрийн судалгаанууд дээр явж ийн ингэж ийн тэгж ийн зөвлөгөө өгч ийн байгууллагууд дээр очиж сургалт одоо зөвлөгөөнүүдийг өгч ийн. Тэр ер нь бол дандаа л нэг 35 хүртэлх насны залуучуудтай харьцах нь илүү төлхөө байна. Наад захын нэг газар руу яваад орлоо гэхэд техник дээр нь одоо нэг ордын 2-3 газар байгаа шүү дээ. Тэр газрын техник дээр сууж яхад л одоо шал танихгүй ч гэсэндээ нэг хүнтэй ингээд юм яриа сууж яхад тэр хүний ингээд ярианы өнгө одоо хандлагаас нь тухайг одоо нэг тодорхой хэмжээнд ойлгож мэдрэх гэж нэг оролдсон шүү дээ. Тэгэл тэр процесс дундаа ер нь бол хүмүүсийн хандлага үнэлэмжийн асуудлуудыг бол аюул харж штт те. Тийм. Тэгээ яг ингээд сая яриа сонссонгууд яг залуус бол яг нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг яг сайн болохгүй л байгаа юм шиг сонсогдож байна л доо. Эсвэл яг нийгэмд одоо яг ямар асуудал тулгараад байгааг одоо юу гэдэг сайн анзаарахгүй байгаа, хойшин тавьдаг, тэрийг үл өшөөдөг ч юм уу. Тэгээ яг ингээд ирэнгүүд өөрөө энэ миний бодлоор амар тийм сөрөг үр дагаврууд гарч эхэлж байгаа байхгүй. Жишээ нь бидний нэг сонголтоос болоод ч юм уу. Бид нар яг юуны төлөө ер нь яаж нэгдэх ёстой юм, яаж одоо нийгмээ нэг хамтдаа ер нь бүтээлцэх ёстой гэдэг ч юм уу. Яг одоо нөгөө демографик тэр нөгөө юунуудаас харахад ахаар чи ер нь бол яг насны тэр англи дотор бол яг нийт хүн амын үеийн бараг дийлэнх хувийн залуучууд эзэлж чинь гэдэг мөртлөө залуучуудын хүч нь яг дутагдаад байдаг тийм суулгадаад байдаг. Яагаад тэгэхээр яг нэгдсэн нэг үзэл санаан дээр нэгдэж чадахгүй байгаа ч юм уу тэр эсвэл тэр үзэл санаа нь өөрт нь хамаагүй байгаа ч юм уу тийм. Одоо иймэрхүү жишээнүүд бол надаас нэлээд ажиглагдаад байгаа. Ахуй нөхцөл бас энэнд аяг ач холбогдолтой байх гэж би бодож байна. Яа тэгэхээр юу гэдэг өөрийнхөө хэрэгцээ, өөрийнхөө наад захын одоо хэрэглээний ч үгүй юм уу эсвэл хэрэгцээний юмнуудыг ингээд хараахан хангаж чадахгүй байгаа хүмүүс нийгмийн тулгамдаад байгаа асуудлууд руу шийдэл олъё, гарц олъё, оролцъё, туслыг дэмжиж гээд явах нь бол бас жоохон бага штэ ер нь бол тий. Одоо юу гэдэг. За миний хувьд жишээлбэл ихтэй зурулаад төгсөж гисэн. Тэгээ одоо ингээд нэг юм хараат бус тий. Тим хүн байгаад байгаа учраас би нэг нийгмийн асуудлыг олж хараад тэгээ тэр асуудалтай тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулахыг харчиж байгаа. Гэхдээ их сургуульд байхад яадаг гэсэн гэхэл би өөртөө бүх төрлийн нийгмийн асуудал руу ордог хөлтөөсөн байхгүй. Хүчээр хийлэл нэгж яриад феминизм эмэгтэйчүүдийн эрхтэй тэгэл нөгөөсөө одоо юу гэдэг сэтгцэн эмэгтэй хүмүүс гэл тэг ядуурал хүүхдийн хүчрхийлэл гэлээ бүх юм руу ороолаа ингээл амар самардаг гэсэн байхгүй бүр ингээл бүх юм амар хэцүү санагдал нийгэм надад бүр амар зовлонтой санагдал би тэгэл тэднэр тусалж чадахгүй байгаадаа бүр өөрийгөө голоол тэг амар имзгэлдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ингээд тэр асуудлуудад оролцох гээд ингээд явах тусам за энэ би нэг зүйлийг барьж аваад тэгээд тэрэндээ л би хувь нэмрээ оруулах юм байна. Би угаасаа бүгдэнд нь тусалж чадахгүй юм чи би нэг л зүйлээ сонгох хэрэгтэй юм ингээд. Тэгээд би сонгосон. Миний сонгосон зүйл бол масуулахад сэргэлэгчтэй асуудал байсан. Тийм тэгээд тэр чиглэл рүүгээ ерөөдөө бол одоо ингээд ажиллаад 2-3 жил болж байна. Тийм гэхдээ мэдээж нөгөө нэг одоо нөгөө нийгмийн асуудалд өөрийн зүгээс хувь нэмэр оруулна гэдэг чинь бас эргүүлээд нөгөө нэг хангалттай хэмжээний эдийн засгийн боломжтой зүйлүүд биш л дээ. Тийм болохоор бас тодорхой хэмжээнд хажуугаар нь санхүүгийн асуудлуудаа шийдэх үүднээс одоо байгууллагын сэтгэл зүйн асуудлууд руу бас орж тэнцээ өөрийнхөө чадах чинээгээр хувь нэмрээ оруулангаа одоо санхүүгийн асуудлууд бас шийдэжсэн жилүүд бол мэдээж байгаа. Тийм. Тэгэхээр одоо юмний хэлгээд байгаа санаа болохоор нийгмийн асуудалд залуучуудын оролцоо бага байна, дутмаг байна гэж яриад байгаа нь нэг талдаа эднэрийн оролцоог одоо ихсгэх хэрэгтэй байна гэдэгтээ бол би санал нийлдэг. Гэхдээ эргүүлээд тэднээс шаардахнаас өөрөө дутагдaltaй. Тэ одоо юу гэдэг хичээлдээ аваад ажиллаа хийгээд гэртээ очиод олсон мөнгөөр сургалтын төлбөрийг төлөөд тэгээ дээрээс нь гэр бүлтэй тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад явах гэж байгаа асар олон залуучууд байгаа. Тэр залуучуудыг дахиад өөртөө тодорхой хэмжээний дахиад нэг цаг зав гаргаад энэ нийгмийн асуудал руу ороод тусалцаа үзүүлэх гээд ингээ шахах юм бол бас их хэцүү. Тэгээ залуучууд бас тодорхой хэмжээнд одоо тэр их одоо юмнуудын хажуугаар
сурч боловсруулж хөдөлмөрийн хажуугаар бас өөрийгөө хөгжүүлэх за байгаа гэхэд бүр ингээд те найс нөхөдтэйг ууж идэх зугаа цэнгэл хөөцөлдөг ч юмнууд байна шүү дээ. Бид нар хөгшөрчөөд яг үнэндээ зугаа цэнгэл хөөцөлтөд амар явж чадахгүй л ахгүй те. Тэгэхээр ингээд яг үнэндээ залуудаа л зугаа цэнгэл те баар саунд нороод хурчмөө мэдрээд яад хүснэр юм аяа явна шүү дээ. Тэгэхээр бас хит бас инглүү ингээд орооч яг гэж шахах нь бас яг тийм айхтар тохиромжтой бас биш юм шиг бас сүлээ санагдаад байна. Тэгээ хүүхдүүдээр нь байлах хэрэгтэй л гэдэг шиг те. Шиг юм шүү дээ. Залуучуудыг бас тодорхой хэмжээнд бас байлгах хэрэгтэй мөрөөр нь. Тэгтээ бас шаардсан ч бас зөв л дээ. Аль нь зөв бас аль нь буруу. Одоо нэг санал болгох гэдэг юм явах нь илүү зүйтэй ах тийм ингээд та нар ингээд та нарын оролцоо чухал шүү гэдгийг ойлгуулах ч юм. Ойлгуулах тийм. Одоо би чи ингээд 25 настай эмэгтэй байгаа шүү дээ. Тэгээ одоос ингээд ойлгож байгаа үдний зүйлүүдийн нэг юм нь болохоор ингээд за 25-аас 30 насны залуучуудыг илүү харин эсрэгээр энэ зүйлүүд рүү татаж оруулах нь зөв ч биш санагдаад байгаа байхгүй тий. Ихтэй сургуулаад төгссөн тодорхой хэмжээний ажил мэргэжилтэд орчихсон одоо тий хувийн асуудлуудаа бүрэнгүйц тухамсарлах чадвартай болчихсон нийгэмдээ ингээд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах тий өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулах тэр чинь заавал мөнгө савг бас биш шүү дээ. Хувь нэмрээ оруулах тийм төвшөнд бол энэ залуучууд ажиллаж амьдарч ин гэж би өөртөө бодоод байна. Хэцүү байгаа. Гэхдээ л тодорхой хэмжээнд энэ насны залуучууд 25-аас доош гэхээс илүүтэй 25-аас дээш насны залуучууд маань нийгмийн энэ тулгамдаад байгаа асуудлууд ч юм уу энэ зүйлүүд рүү илүү санаа тавиач тий. Facebook дээр наачтай амар асуудлаа ингэ бичээд ахын оронд би дүүл яаж энэ асуудалд хувь нэмэр оруулж болох юм гээд бодох юм бол манай улсад бүр маш их төрлийн бас байгууллагууд байдаг. Тийм билээ. Янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрлийн бас байгууллагууд байдаг. Тэгэхээр тэр төрлийн бас байгууллагууд болохоор байнгын нөгөө нэг хүний нөөцийн асуудалтай тий одоо ингээл хүмүүс ирж туслах, дэмжих тал тэр бол үргэлж нээлттэй байж идэг нь тодорхой. Тийм болохоор үнэхээр та ямар нэгэн асуудлыг олж хараад тэрний туслахыг хүсэж байгаа бол тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрлийн бас байгууллагыг очиж сонгоод өөрийнхөө хувь нэмрийг оруулсаа л гэж би бодцлоо зөвлөмөр санагдаад байдаг шүү дээ. Урайлмарч гэх юм уу тий. Яг хонгорогийн сая ярьсантай бол би яг одоо бүрэн санал нийлж ин л да. Яг юун дээр гэхлээр эхлээд юу гэдэг хүн бол өөрийнхөө хэрэгцээний хүүгнийхээ асуудлыг шийдсэний дараа энэ нийгэм рүү чиглэсэн ажилд илүү төлхөөсөө оролцох хэрэгтэй гэдэг ч юм уу. Би бол одоо чинь сая хонгорогийн одоо оюутан байхдаа айгүй үдгтэйсэн гэдгийг эсрэг нэг аахгүй. Би бол оюутан байхдаа бол бичлэл хийдэг байсан. Найзуудтайгаа бас зугаацсан хүүдээ зугаацсан гэл. Яг үнийг хэлэхэд надад тухайн үед бол нийгмийн асуудал ерөөсөө надад өөр тохиолдог болохоор надад ерөөсөө тийм танилч юм ойр ерөөсөө байгаагүй. Тэгээд яг одоо чинь юу гэдэг яг сургуулаа төгсөөл одоо бараг 5 6 жил болж байна. Их сургуулаа төгсөөд тэгээ өөрөө ингээд ажиллаад явж байгаад яг зарим зүйлүүд анзаарагдаад яг үнэхээр хүнд тусч байгаа зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэр зүйлүүдийг яг ингээд яг тэр зүйлүүд дээр өөрт хамгийн анзаарч байгаа зүйл дээр л яг бас тус нэмэр болол зүгээр юм байна гэж үзсэн. Тэгэхгүй бол одоо юу гэдэг хүн болгоныг одоо нэг шуураалаагаа ч юм уу те. За ийм юм болж байна, ийм кампайн болж байна. Амар итгэвтэй citizen байх гал яг тэр зүйл бүх болгонд нь оролцоод байхаас илүү зүгээр яг өөрийн үнэхээр яг дотроо чадах те. Тусалж чадхаас гадна яг үнэхээр дотор ч одоо ингээд нэг тийм хэцүүдүүлээд байгаа ч юм уу те. Нэг тулгамдуулаад байгаа тэр асуудлыг барьж авч шийдэх ёстой байна гэж бодсон. Надад бол тийм асуудлууд юм гарч ирсэн. Тэ. Яг юу би зүгээр саяны яриаг чинь нэг үгээр дүнчээ гэж бодсон юм. Дүнчээ шүү дээ зүгээр яг юу юм бэ штэ. Тэ нөгөө нэг өрөөгөө засаад юу дүүлээ бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг юм бол бас амар бас болж хэлсэн байх шүү. Юу нь яг тэр яваад байна. Чамд одоо жишээ нь юм бол яг одоо юу гэдэг бэлгээд үү? Бэлгээд одоо за хэрвээ би нэг ийм асуудал төр ч юм уу ингээд өөрхөн юг тий оруулмаар нэгэл юу аахгүй ямар юу байх тэрний чинь дагуу одоо маш олон төрлийн бас байгууллагууд байгаа гэж хонгороо хэлсэн тий. Тэгээ би ингээд зүгээр л Instagram, Facebook ухчаагаад хотын нүд гэдэг тийм төрлийн бас байгууллага олж харлаа. Ямар учиртай юм гэхлээр ингээд одоо нөгөө 92% аз жаргалтай гэдэг нэг тийм яваад байгаа шүү дээ. Тэгээ яг тэрний тухай тэгээд одоо хүний замаас ахуулаад машины зогсоол хүртэл ингээд дандаа юм зураг видео оруулдаг тийм төрлийн бас байгууллага сайт байлээ. Би тэрэн дээр нөгөө нэг Төв номын сангийн эсрэг талд байдаг KFC шүү дээ. Тэрний машины зогсоолж аим шиг байгаа шүү дээ. Дээрээс нь одоо тийч байшин барьж байгаа. Тэгээ нэг удаа яг алхсан чинь ингээд битүү тавьчихсан. Барыг алхах заяа. Тэгээ би ингээд шууд толгой дотор
Тэ хотын нүд гэж одоо л зургийг аваад явуулсан чинь бүр намайг шагналаа авмаа гайхаад бүр. Тэг би очиж шагналаа аваагүй л дээ очиж би кофе нуучаад явцсан яг үнэ. Яарчсан болохоор. Гих жишээ нь харин. Тэгээ яг одоо андын асуултанд хариулахад одоо хамгийн хэцүү ч яах вэ зүгээр хамгийн стресстүүлдэг гэвэл одоо машин зам юм да яг үнэ. Гэтэ төгжирж байгаа юм биш зөө төгжирж болно. Гэтэ энэ жолооч нарын яаж машина барьж байгаа л байдал нь. Яг одоо бүр хонгороогийн бас хамгийн анхны ярьсан юм бас орчих واخгүй. Нөгөө те хувийн амьдрал нь бол гоё. Бас мөртлөө тий одоо хотын ирээдүй, усын ирээдүй гэхэлэр ингээд ойлголтгүй болчихдаг те. Ингээд тэр хоёр нь зөрөөд идэг. Яг тэр хандлагаараа машин бариад байгаа байхгүй. Өөрт нь хүн ингээд төвөг бодох юм бол бүр ингээд амар галзуураад ууралчих гад өгчих гээд байдаг хэрнээ. Эргүүлээд хүнд өөрөө гай болохтой хитээч тэрэндээ ингээд эмзэглэлтэй ханддаггүй амар сонь. Тэр нь надад сонь санагдаад байгаа байхгүй тий. Энд чинь яна хүнд тэг болчихгүй тий. Хүнд асуудал үүсчихгүй тий. Өөрийнх нь машиныг нэг хүн хаагаад татсан байсан бол яаж ууралж бухимдаж ойрлох уу тий. Тэсэн хэрнээ хүний машиныг хаагаад авахтаа эмзэглэлт юу сүртэй энэ чи гэж харцдаг. Тэгээ би баг явах болоогүй гарах болоогүй ч юм би ажилтдаг би хуралтай гэж харцдаг. Такси бариа явахгүй юу ч гэдэм үү. Тэгээ бүр тийм амар хандлагатай. Тэнгүүд тэнгүүд автобусын жолооч нар байна. Хувь жолооч нар тэгээс дугуун жоо хүмүүс тэгээ ер нь монголчууд өөрсдөө дугуун жоо хүмүүс хүний замаар явж байгааг мэдсээр байж ингээд хүн байхгүй юм шиг мангар хурдан дуугуун жоод байхгүй. Бид энийг хүнтэй мөргөлдсөн шүү дээ бүр. Ингээ эргээс шууд ингээд ороод ирж байгаа юм шиг. Тэгэл чи яагурд яваад юм гэсэн чи замаас зайлахад яад юм гэж амчууд тэнгүүд л вау. Уушлаарай л гэмээр санаж байгаа юм шиг яг үнэндээ тий. Тэнгүүд л яг тийм л яг үнэхээр асуудал юм. Тэ. За юу анд бас нөгөө нэг одоо их сургуулаа төгсөө 5 жил боллоо ажил хийлээ тэгээд асуудлууд анзаарч эхэллээ гэдэг байгаа шүү дээ. Зөв одоо ярьж болохоор тийм хамгийн тод шив юм. Яг ярьж болохоор ч биш надаа одоо хамгийн дургуутсал хүргэдэг тийм сэдвүүд гэхэлэр ер нь юу л гэдэг л да олон нийтийн сүлжээнд л гэдэг л да. Миний хамгийн дургүй юм бол victim blaming хохирогчийг буруутгах. Тэр миний яг чихнээсээ уур урддаг байхгүй. Би яг тийм юм харахаар л ер нь бол яг нэг тийм жоохон төвчгүй байгаад дээ. Юу вэ гэхлээр одоо нэг хохирцсан одоо нэг хүчндүүлсэн хүн байлаа гэхэд те одоо нэг залуу охин хүчндүүлсэн байлаа гэхэд тэр талаар ингээ мэдээлэл тавьсан байнгу доор нь хүмүүс ингээ энэ охин одоо өөрөө л задгаа ингэртэй юм өмсч яваал тэгээ биз аваа босоогүй шаазгаа юун дээр суух уу гэдэг ч юм уу. Энэ үзэл миний одоо хамгийн дургүй хүрэгдэх байхгүй юу? Яагаад одоо тэр хүн хохирчод байхад тэр хохирогчийг бүр улам дээрээс нэмж ингэж муухай зангаар ингэж нэг твслээд байгаа надад хамгийн таалагддаг. Энэ монголчууд амар их байгаа шсан. Наад чи ярь нөгөө нэг хүмүүсийн мэддэг хэрнээ мэдгүй царайлдаг. Тэгснээ ингээд мэдгүй хэрнээ мэддэг юм шиг царайлдаг ийм олон асуудлууд байна л да. Одоо жишээл наадах ингээд одоо миний одоо мэргэжлийн чиглэлээр хүртэл таарч ирж байгаа хөөхтэй хүмүүс ингээд хар тамхи бол хортой тест масруулахоц наадах ч ёстой хор хөнөөлтөө ёстой нэрэ гисэн хэрнээ хар тамхи масруулахоцны хэрэгээр шоронд орох гот ч юм эсвэл ингээд гэмт хэрэгт бүртгэгдээд ч юм уу ингээд шалгагдчихж байгаа хүнийг болохоор аал хэд тэ өчир хүн өөрийгөө хохирооцсон бас нэг төрлийн хохирогч байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт за наад хүн чинь одоо дондцсон байна, яасан байна, залуучуудыг ийм юмнаас хоол байлгая. Үнэхээр л ингээд бүр ингээд амар сонин эсрэг тесрэг ингээд яг тэр зүйлийг хор хөнөөлтөө муу зүйл гэж мэдээд залуучуудыг энэ зүйлээс хол байлгахыг хүсэж байгаа юм уу? Тэ? Үнэхээр тэгээд байгаа юм уу? За тэгээд тэрийг хэрэглээд хордцсон байна ингээд нэг хүн залуу буруу алхам хийгээд буруудсан байна гэд тэгэнгүүт л ал хэд насаар нь шоронд хата дундаг. Би бүр яг энэ логик юусоо ойлгохгүй байгаа байхгүй тий. Яг ямар авцалтай байгаад байгааг нь юусоо ойлгохгүй. Би яг наадах чи ойлгоод байгаа жоохон яг үнэ хэлэхэд. За. Гэхдээ яг уу логик гэдэг юм байхгүй. Зүгээр юу гэдэг яг үнэ хэлэхэд тэр одоо тэгж бичиж байгаа хүмүүс ч юм уу тэгж хэлж байгаа хүмүүс өөрсдөд нь асуудал байгаа байхгүй. Яг үнэ хэлэхэд нөгөө нэг тэр гаргаж байгаа зүйл чинь яг өөрхөн л одоо нөгөө тойл гэж ярьдаг штэ. Тэрэн шиг л нэг хүн бол тэр хүн бол нөгөө өөрөө л яг аз жаргалгүй байгаа ч юм уу эсвэл тэр зүйлийг нэг дутуу ойлгосон гэдгээ л яг нэг харуулдаг юм шиг надад санагдал байгаа л да. Мэдээж тэр талаас нь тийм түрүүний чиний хэлдэг лог угаасаа лог байхгүй гэдэг чинь бас зөв. Тэгэхээр логгүй байна гэдг нь өөрөө бас
буруу гэх юм уу дутуу байгаагийн шинжил гэж надад харагдаад байгаа юм л да. Охирчгүй ялтнууд шүү дээ тий. Өөрөө өөртөө охирч нь болчихсон байж идэг. Тэгэхээр арай өөр бид нэр ингээд олон улсын жишгээ дагая өстой гадны соёл моёл гэж ярьж байгаа бол үнэн дээр хайп байгуулад тэг ингээд энэ залуучуудыг ингээд энэ зүйлүүдээс холдуулах хурцлын сэргийлэх ажлуудыг зохион байгуулад ингээд дэмжиж өгөх өстой байтал ингээд ямар ч тийм хийхгүйгээр зүгээр л аал хойр хяд ингэтийг гэл одоо нөгөө шүүрцэн хогоо хевсэнд ороод хийчихэж байгаа тэл адилхан юм шиг тийм яг үнэ. Хог нь дүүрэлэн яг харахад бол цэвэрхэн. Тийм. Тэг яг хогоо хайсан юм байхгүй. Тэгээ яг үндэ арих бол бүр хаш тамхи байтугай шүү дээ. Илүү амар эрсдэлтэй болсон бүр ингээд пүл тутан улсаар нь баг тэ эдэний дээд нэртэй бол тийм одоо юм ярьтал нь ингээд архиар ингээд мухруулсан тэ тэгээд нөгөө архины эсний хүүхэд гэж бас хүүхдүүд байна шүү дээ тий. Хөнгөвтөр хэлбэр оюуны бэрхшээлтэй хүүхдүүд. Тэгээ тэр хүүхдүүд нь ингээд нийгэмд амьдарч байгаа юмыг ойлгох чадамжгүй, хүнийг инрэх тийм сэтгэлгүй тэгээ ингээд юм бүр ингээд улам юм архинаас болоод дороо нийгэм бий болоод байгаа ч биш надад бол бараг сэтгэл төрөөд байгаа. Гэхдээ яг энэ сэдвийг яг энэ чиний ангисгээр дуусгахгүй бол хэдүүлээ бүр амар гүн дип юм орох гэдэг шүү. Би дээр ганцхан жил хэлж байна. Энэ яг Орсын буруу гэж юу н манай дээдлүүгийнх нь ярьд юм бэл. Гэхдээ тэрийг бүр тэгэж буруутгах шаардлага байхгүй шүү дээ. Одооноос ухамсарлаад бид нэр архиныхаа хэрэглээг хянаад ч юм уу, тандаад ч юм уу эсвэл энэ зүйлийг ийм хор хүнэлтэд болцсон байгааг нь олж хараад ингээд багсгах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Одоо нэг би өөрөө нэг хайрх удгүй юм шиг ярьж байгаа юм шиг хүмүүс санагдаж магадгүй. Би бол уудаг. Гэхдээ тодорхой хэмжээнд тунгийн тааруулаад найс нөхдөг хэрэглэх үе бол байна. Гэхдээ энээс болоод амьдралаа алдж байгаа, ажлаа алдж байгаа, мөр хүүхдээ гэр бүлээ алдж байгаа хүмүүс асар олон биш үү? Амнасаа алдж байгаа хүмүүс ч байна зөндөө байна. Тэгээ бас нэг өөр жишээ үйл нөгөө Ирак руу, ер нь Иран ойрт оронд руу Орос дайрсан шүү дээ. 80 он монд илүү дээ. Тэгээ нөгөө нэг Ирак Оросын дайнчлууд тийм болсон шүү дээ. Нөгөө нэг юунаас усан бэ гэсэн чинь нөгөө нэг Афган Орсын чинь нөгөө опиоидоос болсон шүү дээ. Ганцхан баг урамлаас. Тэгээ ялцсан. Тэгээ бүх тэр урамлыг ингээ авч яваа. Тэгээ Оросын нэг хэсэг чинь бүр ингээ амар хар тамхинд орсон. Зүгээр ч хар тамхи биш очооч тэгээ бүр одоо героин тэгээд нөгөө Vice сэтгүүлийн нэг докюментарийг үзэх юм бол тэгээ крокодил тэгээд крокодил бол одоо Оросыг бол өөрсдөрч ихтэн алдсан маа шүү дээ. Йоо тэр бүр амар хар тамхи бүр ингээ тэр хар тамхинаас гаргахаар одоо бусад төрлийн хар тамхинаас гаргаж болж ийн гэдэг аахгүй. Крокодил бол бүр яаш боломжгүй гэж үздэг юм. Тэр чинь зүгээр ис дараа болохгүй. Тийм бүр ингээ ясмас ингээ бүр ингээ зүгээр ил болцсон. Цус мус гарахаа бол зүгээр ингээ гар мар ясмас болцтой ингээ харагдаал. Йоо тийм болтлоо амар ингээ огч аахгүй. Тэгсэн чинь доор коммент дээр нэг хүн ингээ бичсэн байсан шүү дээ. Хохин тэгвэл яах гэж бид нөлөө дайрсан ингээ. Одоо ингээ шангаа үрцээ аюу гэж байгаа. Тэр Афган хүн үү? Та нар өөрсдөө л дайрсан шүү дээ. Ингээл опиоид аваа тий явал та тэгэл ийм болж тохин шүү дээ. Доор коммент бичсэн англиар. Тэгвэл вау гэж юм. За тийм сэдвэд бас. Одоо тийм яг гэгээлэг сайн хайр дуусах юм. Тийм за юу. Энэ одоо тэнгүүд яг го жоохон хүнд л болох гэдэг юм л да. За яриа. Аз жаргал гэдэг байгаа шүү дээ. Тэгээд арх ч бас амар тийм аз жаргал арх хоёр амар ойрхон юм санагдаад байгаа байхгүй. Аз жаргалгүй хүмүүс амар уугаад байгаа юм шиг. Тэгээ ингээд одоо чинь бивэл би ч их бодголтой яг үнэндээ 7 хоногт би ганц л юу нуумаар байгаа дааш тэгээ нэг 2 3 уучаалаа нуушлаарай хэлэхгүй. Гэтэ өөр хэтрүүлдэг юм аа. Тийм шангаа бол пянга мэддээ. За тэр ч яах. Тэр нөгөө нэг тэг би энийг яг өнөөдөр яг автобус дотор явж байхдаа бодсоохгүй. Өөрийгөө бас би өчтөр яаж подкаст парти болсон. Өнөөдөр 10 сарын 4 өчтөр 3 подкаст парти болсон. Тэр гоё болсон. Би тайзан дээр гараа юм ярьсан байдیں۔ Подкаст парти дараа би шагнал авсан байдیں۔ Энд хонгороо Keks podcast нэр хонгороо Keks podcast дээр очиж сонсогч та. Тийм. За тэр ч яага. Тэгээ нөгөө нэг тэг би яг жоо шаардсан. Амттай болцгоо явжсан ах тэгэл ингээл яа ямар их ууж байна. Би мөнгөн байж л уугаад тах гэж бодоод тэгжсэн аа. Юу нь яагаад их уугаад байна гэл. Тэгээ юу нь би яагаад зөвхөн нэг тийм юунд гой өдөр яагаад уучлахгүй одоо жишээ нь өчтөрх шиг тийм гой парти март ч юм уу тийм. Гэтэ зүгээр ч хоосон парти ш бүр ингээ бидний тийм. Нэг тийм хүний төрсөн өдөр шиг маягийн. Тэгэхгүй тэгээд яг бодгоод яг үндэ би амар хөөрж лууд юм байлаа. Тэгээ ингээ жоохон яг би ч аз жаргалгүй гэж өөрөө хэлэхгүй л дээ. Тэгт яг өмнөх үеэ бодонгууд би яг аз жаргалгүй байхдаа би яг жинхэнэ уужсан бил. Тэгээ яг бодоод чинь аз жаргалгүй хүмүүс бас их ууд юм байна. Тэгээ арх өөрөө бас
юу хэмдэ. Аз жаргалгүй хүмүүстэй наалт юм бэ наа тэгэл. Юу ч хамаагүй аз жаргалгүй болгох юм. Одоо юу? Ер нь Одоо байхгүй. Юу ч байхгүй болохоор аз жаргалгүй байгаа юм шүү. Яа үгүй шүү дээ. Одоо зүгээр шүү дээ. Өмнө нь яг тэ хонгороо нөгөө 6 сар маяг юу те. Миний агсан тавьж юм дээ. Тэр үл яг үндэ би охтуудаас л болж ирсэн. Өөрөө нэг охинд хаягдсан тэгэл буцаж нийлхэмсэн гэлтэй өөлж хатаал те. Тэгээ би бүр амар паянтай ш. Тэр нийтлээ яшхан бол 3 жилийн битүү сайхан паян байна. Хүмүүс сонсоо гайхах зэ. Ямар кино шиг амьдралтай чи паянддсан бэ гэв. Би тэр паянгийн бүгдийн маш олон давталттай сонссон. Чи сонсоогүй зөндөө байгаа. Гэл бод. Зөндөө байна. Би бас ингэ хянж ярьж байгаа шүү дээ бас. Тийм үү. Ярьж болохгүй паянгууд бай бүр арай л ичмээр. Тэгэл ямар сэндэг клипийн төртөл тоглолцсон юм бэ? тасарчлаа ууц. Тэр мэр яг ер нь бодоод чи би сохт нэг таадаг болсон явж л ш та. Таадач одоо хийдэж ярьч. Ер нь бодоод ч яг миний бодоод ч штэ би яг Канадаас ирээд тэгээ би аз жаргалтай баг зэрэг болж эхлээл дөнгөж асуудал шийдэж явжсэн чи яг охин гарч ирээд тэгээ тэр орон зай шууд ингээд нөхөө байцгаах. Сайхан би тэ амар яг тэг яг манай экс бол яг өндөө ухаантай амар гоё те би хааж гоё юм гоё юм баггүй. Тэгэл яг тэр бүгд нь би гайхшаад бол вау те миний амьдралд анхны удаа ийм гоё юм орж ирлээ гэж миний хайр гэ шууд далаан дотроо ингээд те нэг хоёр ингээд нэг юм холбогдоод шууд тэр бодол үсээ те би тэгээ дүнжиж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс болж амар зовсон. Тэгээ үгүй над яг ийм асуудлаас болж юм бол хайр дурлалын асуудлаас аюу хэцүү юм шиг байна. Тэг ингээд нэгнийхээ одоо юу гэдэг өмчлөх сэтгэлгээ ч юм уу эсвэл нэгээ хит одоо хит өндрөөр үнэлэх ч юм уу те богино хугацаанд хит их амар сэтгэл хөдлөлтөд автаж одоо буруу одоо амлалтуудыг өгөх мөхөс эсвэл яг ийм их асуудлууд аюу хүүст юм шиг байгаа анзаараад байна. Тэгээ дээрэс нь хүлээлт гэдэг амар хэцүү юм байгаа. Хүлээлт үүснэ. Чи надад хайртай гэж хэлээстэй, чи намайг ингэнгээстэй, чи надтай ингэнгээстэй, тэгнгээстэй гэд тиймэрхүү хүлээлтүүд үүсгэжтэй бие биендээ тэрний нэрвүүлээд гомдол олж хувраад тэгээ тэр нэрвүүлээд ингээ бие бинийгээ барих айгүй сонирхомхоо болж үсээд тэгэл сүултээ тэр нэрийг тэр ачаага дэлхээ болол хойлоо болигээ салт юм шиг хүмүүс. Тэгснэ дахиж нийлээл дахиад салаад. Тийм нэг тиймэрхүү. Тэгээ дээрэс нь ингээд би болохоор ингээд хайр дурлал ингээд тосын харилцааг ингэж боддог байхгүй. Би бинийгээ хүн ингээд ганцаараа болвол зүгээр зовоод ганцаараа амьдарч чадна. Хостой болж байгаагийн нэг шалтгаануудын нэг бол мэдээж нөгөө нэг хүний анхаарчны хэрэгцээ болох өсөж үржих тийм ээ. Тэгээ дараа нь болохоор бие биендээ үүсэж байгаа тулгандаад байгаа асуудлуудыг хамтдаа даван туулаад энэ амьдралыг бий болгоод ингээд энэ амьдрал дээр ингээд аз жаргалтай амьдрах юм шиг байгаад байгаа. Уг нь бол миний бодлоор тийм. Тэгэнгүүт хүмүүс болохоор яаж юм ихээр бие бинийгээ хараад өрөөдөг, хэрэлддэг, зодтолдог, тэг хүчирхийлдэг бие биендээ ингээд сэтгэлд нь гүн суухаар муухай өгнүүдийг хийлдэг тий. Тэгсэн ирнээл ингээд хамтдаа агаад идэг. Хүүхдээ хайжууд хэрэлдэж зодтолддог. Тэг яг ингээд яа тэгээд зовлонтой амьдралаа ингээд цааш нь ингээд өршлүүлээд аваад яваад байгааг нь би бас ойлгохгүй байгаа байхгүй. Би бол ингээд надад жохон зовлонтой мэдрэмж төрөх юм бол заавчлаар надад ийм мэдрэмж төрчихнэ гэх тэр харилцаа шууд юм алдуусгадаг. Би таагүй мэдрэмжийг авах гэж тэрмтэй хамт байгаа биш байхгүй. Гэхдээ магадгүй нөгөө талтай хүмүүсийн ярих ахалта хэрэлдэж модалцахгүй үл ойлголцох асуудал гэж юу вэ? Хосын харилцаа гэж юу вэ гэж ярих ахалта. Гэхдээ эсэргээрээ тийм асуудал үүсэхэд ямар нэгэн байдлаар хоорондоо хэрэлдэж муудалцах байдлаар тэр асуудлыг шийдвэрлэх биш те. Нэг нь хаалгаас авч гардаг төвчний асуудал биш. Зүгээр л ярилцаад ойлголцож яа чадахгүй бас болохгүй байгаад байгаа гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор айгүй сонин гэр бүлийн харилцаараа босоод очиж байгаа байхгүй. Баг настай гэсэн үг. Баг насны. Эцэг их нь хажууд нь ямар харилцаатай байсан. Аав нь эсвэл ээж нь байсан үгүй юу? Одоо жишээлбэл миний жишээн дээр би бол ингээд багаас аавгүй өссөн. Тэгээ манай аав бол баг 1-2 настай хаад нас орсон. Нас орсон яана уучлаарай өстой. Ингээд салсан. Одоо тэгээ магадгүй миний сэтгэлд бол тэр нас орсон гэж магадгүй л энэ. Тэгээ би сайн үгийг сонгосон байж болох юм тийм үү? Тэгээ тэнгуүл би эрэгтэй хүнтэй хангалттай хэмжээний ойлголцож чаддаггүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр хос бие бинийг яаж хайрладаг үлгэр жишээ надад байхгүй. Тэнгуүл өвөө эмэг гэхээр бодож байгаа байхгүй. Яг л би өвөө мэдрээ бас аюу их цаг өнгөрөөсөн л тоо.
Тэгээ бодонгууд л ингэж манай өвөө амар дуугүй зөөлөн даруу ганц хоёр үг жинтэй хэлждэг төрлийн хүн байсан. Манай аав болохоор ийм сахал ус ихтэй хүн байдаг. Тэгээд ингээд одоо ингээд надад таалагдчихаа залуучуудыг анзаараад харах юм бол ийм сахал ус ихтэй. Нэх олон талаа яриад байхгүй чимээгүй талтай байдаг тийм одоо эрэгтэй хүнд татагдчих байхгүй тий хоёр юмны холбоос. Гэхдээ гадаад үзэмж тэр байгаа байдлаасаа тэр зүйлийг тэгж хараад би ингээд татагдж байгаа ч гэсэндээ эргүүлээд би яг тэр хүнтэй ямар харилцаатай байх вэ? Яг эрэгтэй хүнтэй би яаж ингэж ойлголцох вэ гэдэг ямар ч надад мэдлэг байхгүй болчих. Яг л манай өвөө наав бас 2 дугаар дахнаас орсон байхгүй. Тэнгүүд л ингээд харах юм нь болохоор дандаа л ингээд юм эмгтэйчүүдийг хараад өссөн. Ахнар багтай. Тэгээ ахнар байдаг гэсэн ч гэсэндээ тэд нар одоо юу гэдэг нэг юм хосын харилцааны жишээ надад завар өрөөсөй байхгүй болохоор би ихтэй хүмүүстэй өөрийгөө ойлголцож чаддаггүй мэн гэж боддог. Тэр хүн намайг найраад байгаа мó, тэр хүн намайг хайрлаад байгаа мó, тэр хүн намайг ойлгохгүй хичээгээд байгаа мó ч юм уу те. Эсвэл тэр хүн надад гомдоод байгаа мөгүй юу гэдэг тэр харилцаануудыг ойлгох чадвар нь маш бага. Тэгээд тэрийг бол би баг ингээ их сургуультай л тэрийг ойлгонгуудлаа за окей би энэ дээр өөрөө илүү сайн анзаарахтай байх хэрэгтэй мэн гэд өөрийгөө контролтой тэрэн дээр засвар хийж эхэлж байгаа хгүй өөрийгөө засаж эхэлж байгаа хгүй тийм алдаатай хэсгээ засаад тэнгуүл хосын харилцаан дээр хүмүүс болохоор хийхтэй би ийм л хүн чи намайг иймэр мэл хүлээж ав би угаасаа л ийм хүн гэд нэг ийм амар сони би бинд тулхсан байл үс гэдэг шүү дээ чи хүн чи ингээ угаасаа л байглаасаа байнгын шинжлэгдчихэд байнгын өсөнд дивжижээдэг байнга одоо өөрийгөө сайжруулж идэг тийм хүн байгаа даа. Бид нэг ингээл алхам тутамдаа өөрийгөө сайжруулах хичээдэг үстэй. Шинэ юм сурах гал ч юм уу те. Тэгээ тийм л юм чинь магадгүй чамд асуудалтай юм байгаа даа бол тэрийг засч л да те. Хосын хон хэлж байгаа зөвлөгөөг сонсоод өөрийгөө өөрчлөлтөө. Одоо жишээлбэл миний 3 жилийн үргэлжлэн туршлагаар бол 3 жил ингээд би тэр баг хамт амьдэрсэн. Тэгэхэд ингээд тэр хүн бол намайг сохтуу ингээд сохтож унтлаа ингээд уусан байхыг харах амар дургу. Тэгээ би болохоор ингээд хүүхдээсэн болохоор өөрийгөө контролдохгүй хэд удаагийн тийм үйлдэлүүд харуулад тэгээ надад хэлээд тэгээ би тийх дахиж тийм үйлдэлүүдийг бол хийх хүсэхгүй болчих жоохоо тий. За би болохгүй маань. Тэнгүүл зарим тохиолдолд нөгөө хүн нь миний хийх харахыг хүсэхгүй байгаа үйлдэлүүдийг бас өөрөө контролж чадж байгаа. Бид нар уусаал найзууд дундаа ч нэг өөр харилцаатай байгаа тийм үү. Тэгснэ найзуудтайгаа харьцдаг шиг аав ээжтэйгээ харьцахгүй. Аав ээжтэйгээ харьцдаг шиг би хосоо тостойгоо харьцахгүй байхгүй. Тэр угаасаа л харилцаанууд дээр бид нэр алхам тутамдаа ажлынхантайгаа гэл ингээл хүн болгонтой өөрөө харьцаал явж л байгаа юм чинь. Бусад хүмүүсийн хүлээн зөвшөөрж байгаа зүйлүүдийг тэр хүн хүлээн зөвшөөрөхгүй байж болох учраас магадгүй чи тэр хүнийг хамтдаа байх үнэгээ сонгоцсон бол тэр хүний төлөө өөрчилж болох боломжтой хэд хэдэн зан үйл харилцааны асуудал бол байгаа. Тэгэхээр яг одоо энийг сонсоод ингээд хостойгоо асуудалтай байгаа хүмүүс байх юм бол илүүтэй нөгөө хостойгоо ярилцах, ойлголцох. Хоёлаа сүлийн үед жоох ингээд тах шиг үн тэ би яах вэ ойлоо. Яасан дээр үү чинь миний юу таалагдахгүй байгаад юу болохгүй байгаад хоёлаа анхныхаа тэр мэдрэмжүүдийг яагаад алдчихв. Тэгээ одоо цаашдаа хоёлаа үргэлжлээд явбал яах ёстой, ийх ёстой ингээд хамгийн нээлттэйгээр ингээд ярилцах л ёстой юм шиг байна. Тэгэхээр би ярилцаасаа л гэж хүмүүст зөвлөмөр санагдаад байдаг шүү дээ. Андаас асууч болох уу? Асуу. Чи яадгаа ярьж болох уу? Ер нь бол яг хоо би жоохон үг хэлчих өмнө. Миний ажиллаж байгаа хамгийн амжилттай гэх юм уу да амжилттай одоо хосуудын нэг нь баггүй. Анд болон түүний ихнэр хоёр харилцаа. Тэгээ чи энэ талаар ярьж болно ярихгүй ч байна. Тэр ярьж болно. Окей. Яг одоо хосын асуудал ч юм уу те. Энэ хосын харилцаан дээр бол би ер нь бол амар өөрийгөө хацтай гэж боддог байхгүй. Айгүй яг одоо ер нь амар хацтай. Яг товчноор хэлэхэд бол яагаад тэгэхээр амар зүүн үнтэйг ярьж таарсан юм уу? Яг л матч болсон юм шиг надад санагддаг. Яг уу харин яг хизээж хэлж мэдсэн. Яг юунаас болж? Манай эхнэр гэх юм манай эхнэр бит хоёр одоо үерхэд бараг 7 жил болж байна л да. Тэгээд яг энэ 7 жилийн хугацаанаас ингээл ер нь бол хараад үзэх юм бол манай эхнэр бол яг үнэ хэлэхэд надаас илүү юм баггүй. Түүний талаас ч гэсэн юу яа ер нь одоо ер нь нэлээд олон зүйлээр л надаас илүү одоо mature-ч гэх юм уу те. Надаас илүү нас бий төрсөн, надаас илүү бий даацсан. Тэгэд би энэ зүйлийг нэрсээ эхэндээ би амар нэг сайн ойлгохгүй байсан. Эхний хэдэн жил ч юм уу эхний 3-4 жил бол талбарт хоёр ч айгүй гоё ирэхэл айгүй гоё романтик одоо хайрлаж дурлцаал те.
Тэгэл нэг асуудал нэг айхтар байхгүй. Нэг асуудал гарах. Бид хоёрын дунд ер нь бол нэг хаяахан том асуудал ч юм уу том ингээд маргаан үслэх гэхэд бид хоёр амар хурдан тэрийг нэг тийм фаны болгож чаддаг байхгүй. Фаны болгоод тэгэл амар хурдан эвлэрчдэг. Бид хоёр нэг хамгийн удаандаа л за нэг 2 өдөр л ингээд жоохон бибитэйгээ дуурахгүй ч юм ингээд нэг жоохон уурлал тийм байж үтсэн байх. Тэрнээс бол өөр тийм удаан тийм одоо богширсан юм ерөөсөй байгаагүй. Тэрний нэг нь юу гэхээр яг л үнэнээ хэлдэг. Тэгээд яг үнэнгээсээ яг сэтгэлээсээ нэг уучлалтгүй чаддаг л байх гэж байна. Яг үний яг одоо ингээд дотроо боддог. Ингээд би яг ингээд юу хийчвэ? Яг зөв байсан уу, буруу байсан уу гэл тэрийг эргцүүлж чадвал тэнгууд ихэнх тохиолдолд заяа. Ихэнх тохиолдолд тэр нь бол миний буруу гэдгээс аахгүй. Би амар тийм хүүхэд шиг амар тэнэг ингээд би ингээд хаяа ингээд ийм нэг зүйл ингээд муухай ашгарсан заяа. Би ингээд би тэнгууд яг тэр муухай аш гаргачих үедээ би дотор ингээд бод. Чи яагаад тийм сони юм гаргаад байна гэж би боддог заяа. Бодож байгаа би мэдж байгаа мөртлөө цаанаасаа миний нэг тийм зөрүүдэх юм уу те. Бүр эго ч гэх юм уу одоо тэр зан хөдлөөд би ингээд нэг тийм бардам зан ч юм уу те. Би тэрийг тавьж чаддгүй. Гэхдээ би дотроо ингээд чи ёстой тэнэг андаа гэж мэдээлээд байхгүй. Тэгсэн мөртлөө тэгэл эцсийн дүндээ тэрийг бодж үзэл за үгүй л миний буруу юм чинь би уучлахгүй байх ёстой гэж би яг л очиод яг үнэнгээсээ үнэлэл би үнэхээр тэнэг юм хийжээ гэдээ уучлаарай гэж уучлалтаа гуйдаг. Тэгэл тэнгүү тэрийг манай одоо эхнэр амар сайн ойлгоод за чи зүгээр одоо ойлголоо. Гэхдээ дараагийн удаа битгий ингэрэ наа ч үнэхээр муухайлаа гэж хэлдэг. Тэгээ тэр надад амар яг гүн ордог байхгүй. За энэ надад ингээд энэ чи одоо юу гэдэг хүмүүс ингээд үнэхээр чи нөгөө хүнд ингээд амар хайртай ингээд хамт байхыг одоо удаан хамт байна гэж бодож байгаа бол хэрэлцэн ч гэсэн чи нэг boundary гэж байгаа шүү дээ. Одоо нэг тийм зураасаа за энэ зураасыг бол чи ямар ч үед те ингээд бас давж болохгүй гэсэн тийм зураасаа ингээд татах хэрэгтэй байхгүй. За би хичнээн уралцсан байсан ч гэсэн би ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү. Энэ яг ингэж яах юм бол би үнэнгээсээ нөгөө нэг одоо гомдон шүү те. Яг үнийг хэлэхэд заримдаа ингээд би нэг тийм амар муухай ингээд нэг тийм гомдоомор санагдаад нэг тийм хэлчихдэг байхгүй. Тэгээд тэр бол ингээд би ингээд хийснийхаа дараа ингээд би ингээд амар тэгээд тэрийгээ бодож өөр ингээд амар шаналдаг. Шаналал тэгэл нөгөө хүнд ч хэцүү, надад ч хэцүү. Тэгэл эцсийн дүндээ дунгууд л бүх юм миний одоо нэг мангар одоо тэр юунаас болцсон. Тэгэд энэ зангууд бол ер нь бол ингээд бас хаяа жоохон байгаа л тэгээд гэтээ би юу байхгүй л боддог л да. Түрүүний нөгөө нэг хэлж байгаа юуд нь тэр хамгийн их таалагдсан зүйл юу гэсэн гэхээр яг үнэнгээсээ уучлалтахгүй бах те. Яг тэр айгүй чухал байхгүй хүмүүс тэгэл тийж яриад байдаг шүү дээ ингээл за уучлаарай да миний буруу гэл яг үндэ тэр хүн өөрөө дотроо өөрийнхөө буруу зүйл хийсэн гэдгийг үнэнгээсээ ухамсарласан бишээр тэгж хэлж байгаа бол тэгэл тэр харилцаа дахиад багшлаа. Яг тэр асуудал үүссэн тэр үед нь так гэл зогсоогоол хин нэг нь буруу хийсэн үйлдэл ухамсарлал яг тэрийг жинхнээсээ уучлалтгүйгаа дараагийн удаад ихгүй байхыг хичээж байгаа бол тэр харилцаа цаашаа ингээд амар удаан үйлчлэхээр юм шиг надад санагдаж байгаа байхгүй тий. Тэр бол амар чухал. Би бол ингээд 3 жилийн залуутай өрхтэй бит хоёр баг нэг ч удаа хэрэлдэж үзээгүй. Би салхтаа ч огт хэрэлдэж цаалаагүй бит хоёр үргэлж ярилцдаг байсан. Одоо тий нэг тийм эвгүй болоод байгааг мэдрэнгүүтлээ за өгтөө хоол өнөөдөр ярилцъя гэл ингээл авцууж аваад ч тийм үү тий хоолоо нэг юм ямар нэг юм хийж аал ярилцаа тухайн асуудлыг ойлголцоо шийдчихдэг байсан. Би бас нэг юм ярмаа санагчлаа л да. Яг одоо би хүнтэй үерхэх юм бол яг миний чухалчлах хамгийн номер 1 юм бол хайр дурлал гэхээс илүү хүндлэл байх ёстой мэн гэж би бодсон. Би тэр хүнийг хүндлэхгүй бол би хизээч гоёор л харьцахгүй тийм хүснээрээ уурлал тийм яг андын илтгэх шиг эго хөдлөөл чүм энэ одоо өөрөө юу бодсон юм. Тэгээ нөө ясахгүй. Тэгээ би яг тэр 3 сард яг X-тэй яг сүүл салахад бол би үл яг нэгдүгээр хүнлэл бол ерөөсөө байгаагүй миний зүгээс. Мань хүнхээр төвчсөн л юм бил. Би шулуугал хэлчих яг тэр үерхэл бол яага бүтээгвэ гэхлээр 80% надаас болсон. Тэгээд яг хөө мэдээж хосын асуудал гарна ойлгомжтой. Тэ.
Тэр асуудлаа яаж шийдэж гинэ гэдэг чинь л яг те энэ харилцаа цаашаа явах уугүй юу, бүтэх уугүй юу гэдэг чинь яг гол шалгуур шүү дээ. Асуудлаа шийдэж гин гэл те. Андын хувьд болохоор ингээд гоё асуудал инээдмийн болгоо те ингээд яг чихнээс уушлахаа гуугаал газ шийдэл те. Миний зүгээс болохоор ингээд би яг хонгорогийн хилдэг шиг яг хотлоо ингээд загваачлаарай гэж мэл те. Тухайн үеийн тэр муухай ямиг алга болох гол газ те юм ядрат юм газ дугаарч том бата гэж бодож яа би ханддаг байхгүй. Тэгээ ер нь амар жоох хүчиг ажил байсан. Тэгээд тийм нөгөө нэг гар мар далаад гэжлээ тийм юм ярьсан шүү дээ. Би тэгээ яг нэг хязгаар давж байгаагаа амар анзаарсан байхгүй. Би бүр ингээл арай л ингээл жоохон гэлтэй муухай хандж эхэлж билээ. Тэгэл нэг удаа яг би бүр яг ингээд цогч ийсэн аа гинт өөрийгөө болцсон байхгүй ингээд хальт ингэснэ ингээд хоёлаа ингээд нэг рүү хараа гайхацсан. Тэгэл тэрнээс хойш тэр харилцаа бол хизээж сэрхээргүй бас. Тэгэл би яг би бүр яг би яг үзий яддаг хүмүүс үчигээ би өөрөө ингээд би яг жинхнээс яг цогч шүү дээ. Наа чи миний амар айдаг юм бохгүй. Тэнгүүд яг миний гол асуудал болохоор яг нэгдүгээрт уур, хоёрдугаарт болохоор яг бас аав салсан жахт. Наад яг зааж өгөөгүй. Тэгээ ээж гэртээ байдгүй байсан. Тэгээ ганц би ээж хүн өдрөө болгоод ажилладаг байгаа шүү дээ. 8 цаг ажиллахгүй шүү дээ. 10 хэдэн цаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл би өглөө 8-д хичээлдээ явна. Тэгэл би өглөө 6 биш орой 6-7 гэж ихтэй ээж байхгүй. Тэгэл шөнийн 10 мар хүртэл. Тэгээ би энэ баг ганцаар л үүдгээс. Тэгээд ингээл юу ийхүү тоглоом тоглоол тэгээ ертөнцөөс тасраал. Юу сураагүй. Тэгээ би юу яг үнэлт би одоо сурж байна. Тэгэл одоо бол тэгтэй гоё. Харин тэгэхээр нөгөө нэг жишг байж харуулж нэгэндээ ингээд эцэг ихэн тэгж ер нь бол зааварчлахаа хүн амар чухал аав ээж нар ингээд л үгтийн усын харилцаанд яах их нэрөөс хэлж өгдөггүй шүү дээ тэрнийг баг санаа зовж моовол те гэтэл эн чинь өөр амар ач холбогдолтой зүйл байгаа юм л та. Тэгээд нөө хүндлэлтэй дээр санчлаа би бас ингэж бодсон юм. Яг уу те бас нөгөө хүний хүндлээс гадна хүн өөрийгөө хүндлэх хэрэгтэй юм байна гэдэг. Одоо яг би хонгорогийн ярианаас яг энийг яг ярмаа санагцахгүй юу гэхэлэр ингээд өөрт нь жоохон таагүй санагдах юм бол за би энэ харилцаанаас татгалзлаа гэж шууд хэлж чаддаг те. Тэгээд найддаггүй за гайг болчихвол үү гэл те. Юу н анзаараад байх хүмүүс жоохон тийм шүү. За гайг за ганцхуудаа гэл те. Харин тэнийг өөрчлөлтөн ч юм уу гэд бодоод идэг ч юм уу эсвэл яадаг чинь ойлгох үйлүүдээ гэд нэг агуулсан тэгээд байгаа надад яг үнэндээ жоохон сонирн л идэг. Яг энэ бол ихтэй хүмүүний хувийн хандлага тий өртөлдөөч хүн байж амар сони юм ярьдин гэдэг юм бас айгүй тулгардаг болохоор яг хувийн хандлага гэдэг дахин хэлээд байгаа шүү. Би нөгөө нэг дараа нь яг амар боддог байсан гэсэн шүү дээ. Тэр боддог нь яг миний нэг амар айцтай холбоотой байхгүй. Миний яг ингээд айц яг одоо харилцаан дээр ч гэх юм уу тий асуудал одоо үерхэл дээр юу амар айлгадаг гэхээр би дараа нь ингээд харамсгаар юм хийх үедээ гэдгээс амар хайдаг байхгүй. Би дараа нь битгийл одоо харамсгаар те дараа нь би яагаад юм хийчихвэл гэсэн хизээш битгийгээсээ би хизээш нэг өөрийгөө одоо юу гэдэг одоо хитрхи ингээд одоо өөрийгөө өдөрдөж чадахгүй нөхцөл байдал битгий очоосаа л гэж. Тэр тийм нөхцөл байдал одоо үүсгээс хамгийн их хайгаад. Тийм болохоор би ер нь дандаа тэрийг ингээд одоо нэг жоохон одоо зарим үед амар контролддог ч гэх юм уу. Түрүү нөгөө нэг хүндлэгт хойч тэг юуны талаар тэр нөгөө хүмүүс нөгөө ингээл чи анхных шиг байха болцсон гэдэг юм ярьдэн штэ тий. Хосоодоо хондоо. Анх танилцсан тийм анхных шиг байха болцсон. Би анхных шиг чамаас ийм юм мэдрэхээ болцсон. Тий. Өмнөх би өдрө болгоныг л балсаар байгаасаа балсаар шиг байгаасаа гэж хүсдэг гэж мэд ч юм яриад идэг штэ. Тэнгүүд л ингээд бид нар ч угаас тасан цогцдог амьд тийм. Бид нар нэг хувцас худалдаж аваад ихний хэсэг үедээ л би тэр хувцснаас амар их таашаал аваад тэр нь өөрт нь амар гоё зогч байгаа юм шиг хангаж юм шиг санагдаас хэсэг хувцсан дараа бид нар тэр хувцснаас өөдчихтэй штэ. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд хоёлоо ч юм уу жишээлбэлдээ ингээд гурлаа ч юм уу ингээд эхэндээ ингээд найзалж явахдаа ямар гоё хүн бэ, ямар гоё залуу, ямар гоё эмэгтэй вэ те ингээд найзалж болох юм байна гэл хиндээ ингээл би биндээ амар сэтгэл гаргаар өдөр шөнөгүй уулздаг гэж бол сүулдэ нөгөө ярих юм ч дуусаад гэдэг шиг 7 хоногт нэг уулздаг болдог штэ. Яг тэрнтэй адилхан гэдгийг ингээд усын харилцаа спешиал бүр амар өөр байд гэсэн үг биш. Адилхан л хоёр хүний харилцаа явж байгаа.
За ер нь бол 2 жил гэж үздэг. 2 жил бол ингээд би бинийг хараад сандарч болж байна. Би бинийг хараад дахин дурлж болж байна. Би бинийг хараад сэтгэл хөдлөж тогтолсон тий. Бүр ингээд тэг баг харгуул сэрэл хөдөлдөг ч гэдэм юм. Тэр мэдрэмжүүд 2 жил үргэлжилж болно. 3 дахь жилээсээ эхлээд магадгүй тэр нь одоо нөгөө нэг дурлалын ингээд би бинийгээ хүссэн тэмүүлсэн тэр дурлалын юм зуусаад жинхэнэ утгаараа хайр эхэлж байгаа шүү. Тэр хайр яаж эхэлж ийн гэхээр би бинийгээ хүндэлдэг, би бинийгээ өрөвддөг, инэрдэг, тэ хүндэлдэг. Юу гэдэг би биндээ тусалдаг, дэмждэг, тийм сэтгэл рүү илүү их ороод ингэж би болохтой хараад байгаа хгүй тий. Тэгэхээр би бинийг хараад сандраал ингэж ах биш. Гэхдээ мэдээж дундуур нь би бинийгээ хараад өстой хайрт ингээд хайрлах үед бас байна л. Тэгэхээр ингээд 2-3 жил болчоод тэр харилцааг дахиж шин зүйлүүдээр ингэж дүүргэж гой болгох аргуудыг хэрэглэнэ үү гэхээс анхных шиг биш байна гэд би бинийгээ химлэх бол хэрэггүй юм шиг. Ер нь бол тэгэл анхных шиг юм байна гэж байхгүй шүү дээ. Харин тийм. Одоо тэгэл бид нар чинь анхтай байн гадуур болцоол гадуурын мэдээл те. Одоо юу гэдэг байн кино театр орол отоол ингээд жоохон лейзи болж чадж байгаа. Гэртээ болоо идэл за Netflix үзье гэл те. Netflix and Zoom тэнгүүтээ бүгдээрээ те. Манай ч юм бол надад байн анхны яг би анх үргэж чадаад нэлээд турах байсан. Тэрийг нэг сануулж хэлтгэл те. Одоо чи их турах байсан шүү чи. Тэр үед одоо их шүү бүгд байсан бол би чамайг өстой тоож харахгүй байсан гэж хэлдэг. Гэхдээ яг үе штэ. Гэхдээ ер нь бол надад амар зөв юм шиг санагддаг заяа. Тэнгүүдээ хажуугаар наар наг амар чаленж хийдэг байхгүй. Амар хурцлан заяа. Амар зөвүүн өгнүүдийг шилтгэж хийсэн заяа. Тэгтээ нэг тийм одоо чамайг гомдоохоор биш. Тэгтээ нэг зөвүүн ингээд нэг шаардлага тэгмүүд за турнаа за гэж тийм. Тэгвэл ингээд жоохон юу хэмдэ өөртөө итгэхгүй хүмүүс баг гомдохоор юм байна те. Гэхдээ яг одоо яг эхний хэдэн жилд бол тэгж магадгүй заяа. Тэгээ ер нь удачаар тийм байгаа шүү дээ. Ач юм уу тэгж байна тийм. Ер нь тийм жоохон нэг тийм одоо нэг тийм фаны ч юм уу тийм. Зугаатай маяг нь нэг тийм нэг юм үгүй мэдж байгаа шүү дээ. Тэг би бинийг аимсан ойлгодог болцоо. Ямар учраас энэ хүн ингэж хэлж байгааг би ойлгодог байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө хүн чинь тэгэл намайг л одоо гоё ягаасаа ч юм уу чи ингэж өшөө хичээвэл болно штэ л гэсэн үднээс хэлж байгаа гэдгийг би ойлгоцсон. Тэгтээ би нөгөө нэг бас амар зөвүүнээр бодоод байдаг байхгүй. Тийм би тэгээд яг эргүүлээд бас юм хэлдэг л дээ. Тэгтээ тэр нь ч гэсэн би бас тэгтээ би албаар нөгөө тэрийг нөгөө фаны ялах гэж ч юм уу те. Тийм тэрийг би ингэж нэг би ингээд even болмоор байдаг байхгүй. Би нэг ингээд нэг хариутай барьдаг. Тийм болохоор би тэлдэг тэрийг ч гэсэн нөгөө хүн яг л нач хүлээж байгаа байхгүй ойлгоол те. Тэгээ тийм болохоор тэгэл амар гоё л яадаг. Гэтэ 7 жил болсон гэдэг чи одоо зүгээр бараг би бинийхээ амьсгалж байгааг сонсоол мэднэстэй те. Би миний тухайн үед өвчтөйсэн залуунаас нэлээ олон ах байсан л та. Тэгээд тэр бүр ингээд зүгээр би ингээ ханаад хүрсэн жоохон халуураад байсан байхгүй юу. Зүгээр миний амьсгалж байгааг сонсоод чи ингэж амьсгалдгүй надад ч хатаа болсон юм шиг байна. Чи амар хүнд амьсгалаад байна гэд бүр миний амьсгалыг сонсоод намайг ингээд бүр мэддэг болсон байсан. Наад бүр ингэдэж шít би ингээд бүр ямар ч мэддэхгүй заяа. Ямар ч чимээ гарахгүйгээр ингээд баг үнэргүй шахах унгацсан баг заяа. Тэгэл чи унгацсан уу гэж амар мэдчихсэн заяа. Амар олон хүн дундаа штэ. Шууд мэдтэгэл тэгэл. Юу нэг гих мэтлэн амар олон юмнуудыг одоо өнрөөс нь баг мэддэг болчих хаа энэ заяа. Хай бүр үнэрчгүй заяа. Тэнгүүд яагаад тэгэхээр одоо шинэ би яг одоо шинэ somehow би онгоцныхаа дараа нэг гаргадаг одоо нэг хөдөлгөөн байлаа ч юм уу те. Би хилэмж өгж олно штэ. Тэрийг нь хараад баг ананд онгоцсон байна гэж шууд мэдчихэж байгаа байхгүй юу. Би сүүлийн эксээр яаж мөн байна гэж мэдсэн гэж. Нэг юм хоёр хүн явжсан байхгүй. Тэр цаана алчижсэн. Тэгэл би ингээд үсийн чараагүй ингээд нэг юм мань хүү инээхээрээ ингэж хүн рүү ингэдэг байхгүй дандаа. Ингэж мөргөж байгаа юм шиг ингэж инээд уршаага ингэсэн байхгүй. Тэгэхээр хөөх нэрэ бишэлгүүдээ гэж шилбий наасан чи яг мөн байна гэж. Би шилбээр нь таньсан шүү дээ. За аргашаарсан байгаа шүү дээ. Аим сон шилбийг хараад би яг ер нь бол яг ийм шилбэтэй ийм хэмжээстэй гэж мэдгүй ч гэсэн хараад шууд энэ юм мөн байх шүү гэсэн чи яг мөн баш таарсан шүү. Хамгийн амар. Тэгээ би шууд тэр кофе шопоос гараад гэрлүүгээ сандарч алхсан байд. Өдөржингөө бодчих. Тэр энэ явдлууд гэдэг 4 сард болсон байд юм аа. Одооний бэлгээ биш. Зуны бэлгээ байсан.
Заавал нэг юм байсан. Тэр ер нь бол тань тийм ээ. Би одоо яг үндэ ч та наа чи гоё аим би чамаа яриулаа л амар байна. Одоо ингээд тэг ингээд 7 жил гэсэн ваа яаж гэл тэг би яг үндэ ерөөс төсөж чадахгүй. Гэхдээ одоо ингээд би зүгөөсээ бас анзаарлаа л та. Би ингээд 3 жил үргэлжсэн гэд яриад байгаа залуу шүү дээ. Би салаад 3 жил одоо бараг 4 жил болох ч байхгүй юу. Тэг би стил ярьсаар л байгаа юмны тухай. Тийм дээ би миний бодлоо би угаасаа энэ хүнд хайртай хിവэрээ. Гэхдээ тавьж явуулж бол чадсан. Тэгээ одоо юу гэдэг юм өөр хүнтэй болцоод ч юм уу өөр хүн ингээд хажууд нь тэрврээ зогсож явахдаа бол би ууралж уцаарлаа л тэ ингээл ачин болохгүй заяа. Гэхдээ би ингээд яг ингээд энэ хүнийг ингээд ярьсаар л байна гэдгээ анзаараад байгаа. Тэгээ ингээд бодонгууд яг ингээд мэдгүй бараг эсвэл яг мөн ч байсан юм шиг те тэр хүн тэг ингээд миний хүн тэг ингээд би ингээд дахиад хэрвээ зарим нэг зүйлүүдийг би даваад туулаад гарч чадах тийм сэтгэлийн тэнхээтэй хүн мөн байсан бол энэ хүн одоо насаараа минийх байж насан туршдаа хамт амьдарч болохоор ч юм шиг тийм хүн шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш 4 жил гарan өнгөрч ийн гэхээр чинь би маш олон залуучуудтай дэйт хийсэн байгаа шүү дээ. Ихтэй эмэгтэй ялгаагүй. Тэгээ ботход ингээд тэр хүнээс ингээд илүү гарахаар ч юм уу тэр хүнийг ингээд гүйцээр хэмжээний хүнтэй яг үнийг хэлэхэд одоо юм байлаар таалдаагүй. Тэ. Хант. Вау. Бас тэгээ ингээд ингээд нэг юм тогтооцсон байгаа байхгүй. Яг нэг тогтооцсон. Маш өндөр стандарт нэг. Тэнгүүд л ингээд амар өндөр стандарт тогтоогоо хийсэн. Тэнгүүд л би угаасаа л тэр хүнээс дээгүүр л хүн олохгүй л бол доогуур хүн угаасаа чадахгүй байхгүй. Боломжгүй угаасаа бараг. Тэгээ би ингээд үеийн залуучуудаа болцож үзээл тэг ингээд би угаасаа ингээд багасаа дандаа өрөөсөө 5-аас дээш ах залуучуудтай өртөг байсан. Тэгээ дин залуулах надаас 8 ах байсан баг. Тэгээ би тэрний дараа 10, 12, 14 хүртэл тах хүнтэй болцож үзсэн. Тэгээд яг өөртөө чицүү 1, 2 ах ч хүнтэй болцож үзсэн. Янз бүрийн хүмүүстэй уулзч үзэл яваад байгаа шүү дээ. Яг татаж яг ямар хүн тохирох юм бол би яг хинтэй хамт байх хэвээр бол дандаа ганцаараа байгаад байхгүй тодорхой нэг хүнтэй л хамт байх гэл тэр ингээ хайгаал байхгүй. Гэтэ амар илтгэр боловсноор те дейт мэт хийгээл. Тэгэл ингээл эмэгтэй хүмүүстэй ч бас дейт хийж үзэж мүзэл те. Тэгэл ингээл хайгаа яваад хахад яг тэр хүний стандарттай болол очихгүй юм бэлээ. Ихэнх хүн эрэгтэй хүмүүс. Чи одоо ер нь за юу гэдэг ямар нэгэн одоо ирээдүйд нөгөө хүнтэйгээ яах магадлал ер нь байгаа гэж боддгоо. Бос нийлхүн. Тий. Одоо юу гэдэг яг үнийг хэлээд сонсоод байхад л амар тийм. Тий. Бас л ховрол тохиолдох хүн шиг сонсогдож. Харин тий айгүй ховор тохиолдох хүн асар өндөр урлагийн мэдрэмжтэй шашны бол улс төрийн мэдлэг маш өндөртөө өөрөө маш их юм ном уншиж те янз бүрийн үзэж харж яадаг бүр ингээд комедигийн талаар хүртэлтэй жоохон те мэддэг бас өөрөө нэг айгу тийм яг найзууд дунд айгу тийм шогч могч хүн амтны одоо юм сарказм хийж хүмүүсийг дөөрэж мөрөө чаддаг те perfect band юм шүү. Багцаа төс багц үйлчлэгээ. Тэгээд нөгөө нэг миний хэлэлдэдэг юм сахал ус ихтэй манаа өвөө шиг хаяа нэг ганц хоёр үг дуурчаад бэж идэг төрлийн хүн чинь яг тэр залуу байсан байхгүй. Нэр нь тэгээс би яг сая тэгтээ уусаа нэрний асуултанд хариулсан гэж тэгтээ яг юу нь юу гэж бодож байна гэсэн. Тэр хүнийг юу би магадгүй гэж бодож байна. Тийм. Би дахиад нэг жоохон бай гэж бодож байгаа. Дахиад нэг жоохон байгаа. Ер нь бол оройтой өгч чаа. Оройтой өгд юм яаглаар тэр хүн ч гэсэндээ өөр хүнтэй ерөөсө болоогүй байгаа. Тийм тэгээд миний ойлгосноор тэр хүн ч гэсэндээ зарим нэг найз нартаа нийтлэр ярьдаг байж магадгүй. Хаяа найз нартаа таарлахаар та хоёр худлаа тэ буцаа нийлээч мэлээч гэдэг ч юм уу тэ тиймэрхүү юмнуудад л үүсдэг. Гэхдээ яг энэ зайтай байгаа салцсан байгаа энэ цаг хугацаа бас амар шаардлагатай. Тийм тэрний хамгийн зөвүүн санагдаад байгаа юм нь болохоор юм байгаа даахгүй. Би өөрөө дөнгөж 19-20-21-тэй байсан байгаа байхгүй юу? Үерхэж эхлэхэд үү? Тийм үерхэж эхлэхэд 19-21-тэйгээд 3 жил үргэлжсэн маа шүү дээ. Тэгээд ингээд бодоод үзэнгүүтэл ингээд тэр хүн ингээд би юу ч мэдгүй жоохоо хүн байсан. Намайг ингээд юм үз тэ өөр хүмүүстэй байж үз гэдэг намайг явуулсан байгаа байхгүй юу? Тэрийгээ ч юу нь бол бас хэлжсэн заяа ингээд тойр утгаар. Тийм тэгээд би ингээд дараа нь бодоход
Яа, Гэтэ яг жоох. тэгвэл амар чамд гоё яг өөрөө чи эрхчлөөг олгосон биш. Тэгээд магадгүй нөгөө талдаа буцаад өөр төр нь ирнэ гэдгийг мэдчихсэн учраас явуулсан ч гэж болох юм. Оо. Яг хэрвээ үнэхээр тэр одоо юу гэдэг тэр эрэгтэй хүн те одоо хонгорогийн одоо тэр X яг үнэхээр одоо хонгорогийн ярьж байгаа шиг тэгж бодож сэтгэж одоо тийм үйлдэл хийсэн бол тэр бол зүгээр үнэхээр mastermind. Тэг бас нэг юм бодогдчихлоо л доо. 8-аар ах гэдэг чинь чи 19-тайсан, мен үн чи 27-тайсан мэн тий. Би одоо 27-т ш. Тэгвэл яг Тэгээ чи 19 настай охин төвөрөгчингээ өөрийгөө боддог. харин яг гоо болж ин зэ 19 чинь бол яг жоохон ч гисэн хууль муулийн хувьд бол асуудалгүй тэгээд хэрэг үнэхээр яриа нийлээд амар сонирн байгаад би бас гайх ш. Эсвэл яалч жоохон нуус мэдгэн л дээ. Тэнгүүл чи ингээд яг одоо тэр хүн надад хийсэн шийдвэрлүүдийг ингээд хангалттай хийж чадхаарахгүй те. Чи ингээд харах юм үзэг байгааг нь ойлгож харж ийн, дахиад юм үзэх хэрэгтэйг нь олж харж ийн. Тэгтээ эргээд чам дээр буцаад ирэх өмнөө биш үү гэдгийг чи одоогийн насн дээрээсээ харуулж хэлж чадах байхгүй. Тэгэл яг угаасаа би бүх юм зааж чадахгүй нь ойлгомжтой юм чинь. Тэгэл баг явуулсан л дээр л дээ. Би бас гэж бодоо л. Би бас яг л би бас тийм хийхээр л юм шиг бас хэмжээнд ирсэн л юм байна даа гэж бодож байна. Тийм би бол яг ингэхэлсэн. Би бол яг нөгөө нэг өстой үзэх өстой юм үзтээ өөрхөн хүс зорж байгаа юм хийгээд үз. Гэтэ яг өөр хэрэгтэнтэй болцсон л зөвшөөрөхгүй байна. Чи тэр хүн бол зөвшөөрсөн бохгүй. Харин тийм тэр хүн зөвшөөрч чинь яг надад бол би одоо яг би өөрхөн хэлмэрийг төсөөлөд байна л да. Би өөрхөн үг төсөөлж чадахгүй байна. Амар удаан хамт хийсэн болохоор би төсөөлөхөр яг би ер нь жоохон харамч юм байхгүй юу? Оо. Арахгүй зүг чамаас колог харамлаадсан биз дээ. Миний спрайтаас зөвшөөрлөө авч ууснаа би чинээс баланс төгсөж үгүй. Тийм болмогүй. Яг ер нь бол би тийм л хүн л те. Тэгээ би яг юу гэж боддог гэхээр эмэгтэй хүнийг бол ямар нэгэн одоо юу гэдэг гэр бүлийн ч юм уу тийм хорон битгий байгаасаа өөрийнхөө хийх ёстой зүйл гэдэг чинь өөрхийн бодож байгаа амбиц юу гэдэг зорилго би одоо ийм юм хиймээр гэх юм бол ямар нэгэн дарамт шахалтгүйгээр тэрийг бүгдийг л хийж үзээсэй гэж боддог. Гэр бүлийн ямар нэг одоо хүүхдтэй болох ч юм уу эсвэл бусад ахуйгаа авч явах гэсэн тийм ямар нэгэн дарамтгүйгээр нөгөө талаараа чи өөрөө тийм хорионд баймаргүй байгаа хүн юм биш те. Жишээ нь юу гэсэн үг вэ? Дөнгөж саяны чи тэр дэт амар зүг баха. Одоо жишээлбэл эрэгтэй хүмүүс чи ерөөхдөө ингээл 7 хоногт ороош 1-2 удаа сакс тоглоно тий. Найзуудтайгаа заалаа авна, хайны гадуур дотор орно. За тэгээл ингээл юу гэдэг бүр зарим бүр писимси ч гэсэн тоглож шүү дээ. Тэнгүүт л ингээд эмгтээчүүд ингээд тий би ингээ гэртээ байгаад ах чинь чи гэртээ байсангүйгээ тэгээд идэг. Тэгээ би тэрэндээ жоохон яг үнийг хэлэхэд эмгтээчүүдэд жоохон буруу өгөх дуртай. Нэг өөр хувийн хандлага шүү. Яа тэгэхээр ямар юм хийгээд тэгээд угаасаа найз залуу үлээ гэртээ суугаад байгаа. Гараж найз нөхдөд уулзаар хийх дуртай юмтай болооч хобби йога мого хийд юм уу эсвэл одоо юу гэдэг гар урлал дуртай юм хийгээд найзуудтайгаа уулзаад наа чи яг манай ахын ихнэр заяа. Бүгдийг ахгүй та хэрэг сонсч ивэл ихнэр нэгдэ байхгүй юу? Манай нэг гэр бүлтэйгээ уулзгаад хамаатны жоохон хүүхдүүд имээ өвөө би бөөнд гэр бүлээрээ байж байгаа ш тэнгүүд л ихнэр нь ингээд хаана байна юу хийж байгаа. Цагт баг 5 утсан. Хаана нь юу гэж ингээл тэгээ би бүр ингээ гайхаа асуусан. Ага танаа ихнэрч юу хийдэггүй. Танд гэртэл хүүхдээ хараад байждаг. Харин тэгээд наадах ингээд байгаад гэхэд одоо нэг хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ингээд хүүхдээ ингээд хүнчнээ хажуудаа байлгангаа өөрөө юм хийгээд явах боломжтой зөндөө төвүүд бол байгуулагдчихлаа шүү дээ. Улс бол тодорхой хэмжээнд хүүхч чинь тий. Тэгэхээр тэрийг хараад ингээд гарч ороод тий. Одоо ингээд бас манайх бас нөгөө нэг юм хүүхд тасрагчийн соёл руу бас ормоор байна л да тий. Одоо ингээд хаяа нэг хүүхд тасрагчт, найдвартай хүүхд тасрагчт үлдээчээд өөрөө гараад тодорхой хэмжээний хувийнхаа бас нэг хөгжүүлэх тийм юмудаа хийж идэг байдаг ч юм уу. Тэг гараад ядаж нэг цаг бие махбодын нөгөө нэг хөшинг байдал тасгал хөдөлгөөн хийхгүй байснаас болоод хүн угаасаа аягүй их невросын төвшөнд очиж стрессийн төвшөнд очдог. Тасгал хөдөлгөөн ядаж доороо хийж цагт өдөрт нэг цаг йога хийд юм уу, фитнес хийд юм уу, гарч гүйд юм уу, дасгал хийд юм уу, ямар нэгэн байдлаар булчингуудаа ажилуулж хүчтэй хөдөлгөөнүүдийг хийх юм бол дотор эрхтнүүд ч хүртэл томилоо үзүүлнэ.
Тэгээ дотор ихний үйл ажиллагаанд хүртэлтэй сайжирна. Дотор ихний үйл ажиллагаанууд зүрх бөөр уушиг болгон чинь идэвхтэй үеийн үйл ажиллагаа, идэвхгүй үеийн үйл ажиллагааг ажиллаж байгаа тус бүртээ хэвтэж яхад чинь хүн идэвхгүй биш ингээд эрчимтэй хөдөлгөөн чи өөр эрчимтэй үеийн идэвхтэй үеийн үйл ажиллагаанд очиж байгаа байхгүй. Тэгмүүд л идэвхтэй үеийн үйл ажиллагаанд дотор иргэднүүдийн ажиллах ур чадварууд те бүх юм амар сайжирдаг. Тэгэхээр ингээд эрүүл мэндэд ч хүртэл амар хэрэгтэй. Юу аягээд нөхрөө үлээгээд ч юм уу найз залуу үлээ гэртээ аваад идэв. Гар ор янз бүрийн хий байгаа гэхэд гараад хүүхдэд тэрэн дээр нь суулгаад алхаад ингээд ийш тийшээ явд юм уу яа тийм. Тэг нэг юм хиймээр байна. Би сая яг жоохон буруу ишлэлтэй хүүхдээ хараад гэдэг нь бас яа харахгүй хүүхдээ харж байгаа гарах боломжгүй эмэгтэй хүмүүс байгаа л да. Хэцүү шттэ бас тийм. Тэнгүүд матер ахын ихнэр болох хүүхд нь 13 тай. Тэгвэл хүүхд нь аль хэдийн өөрийнхөө амьдралтай болсон. Тийм шүү дээ. Тэгээ өөрөө амар зожиг хүн байхгүй ихнэр нь. Тэгээ охиноо яг тийм болгоцсон. Ингээ Японд амьдарч байсан байхгүй. Тэгээ ингээ гэр бүлэрээ буцаа ирсэн. Тэгээ ингээ бид нар ингээ цагаан сар болоод бөөнөр цуглана штэ. Тэмүүтээ ингээл ганцхан тэр охин эхнэр хоёроос нь бус нь бүгд хоорондоо юм яар. Тэр хоёр нь хоёулах нь ингээл буланд ингээл шүүмэргээс. Наа чин миний бодлоор тэгтээ аим сонир тийм байх ч юм уу одоо ийм байх дээр нөхрийн оролцоо амирх байгаа. Бас тэгж бол те. Хоёроор нэг юм хэлэх юм байна. Одоо юу гэдэг одоо та ингээл охтууд бол хоорондоо ингээл те. За хитэн цагаас тийм газар тэгж уулзсан шүү гэж ярьдаг штэ. Эрэгтэй хүмүүс болохоор би нэг өөр олон эрэгтэй настай болохоор тэрийг мэдээд байл та. Эрэгтэй хүмүүс болохоор хоорондоо ой 5 дахь орой тэтэн цагт тэндээс тэгж заалаа ам гих тэнцээ PC тоглоно гэхээс илүүтэй. За юу нүшээ хаанаа заалах уу одоо өрөөдөр ич гэл ихэнхдээ тийм тохиолдол байдаг үсттэй те. Ихэнхдээ ер нь эрэгтэй найз нарын холбоог хараад хахад төлөвлөлтгүйгээр гинтийн айгүй хийдэг. Гинт байжсан л за ганц цаг PC тоглож харъя гэл ч юм уу те. Эсвэл за нэг ганц би очиод харъя гэдэг ч юм уу те. Юу гэдэг чинь ийм гинтийн тохиолдол уулзалт янз бүрийн үед айгүй их болдог шүү дээ. Тэгэнгүүт юу яриад байгаа чи наадах гэж хэлээ үсттэй. Чи өөрөө тийм өмнө хэлэхэд яасан гэж мэлгээл амар уурж болол тээ. Яа гэхдээ тийм найз охтуудтай залуучуудыг жоохон өрөвддөг шүү ялтчих. Яа. Тэр охтуудыг бас өрөвдөж байгаа хгүй тий өөрхийн амьд ингээд хийх дуртай юм байхгүй хийх дуртай юм олоогүй юу хийхээ мэдгүй чөлөө цагаараа өөртөө цаг зав зарцуулж чадахгүй ч үүдэг ч юм уу тий. Жоохон уурн хүрхэл ах энийг сонсоод гэтээ найзаа ийм юм сонсож байгаа бол нэрээ уурчинч тодорхой хэмжээнд хүрч байгаа бол гараад өөрийнхөө хийх дуртай амиг ол чи ч гэсэндээ хов хүн чи ч гэсэндээ найз нөхөдтэйгөө цаг заваа өнгөрөөгөөд дуртай амиа хийх хэрэгтэй. Битгий зүгээр нэг хүнийг нэг залуугийн хүлээгээд ингээд гэртээ байгаа тий. Дуртай амтай бол. Тийм. Би яг жишээ юм чам ярих юм байна. Чи яар. Би яг би үерхэлтээр яг өөрөө тийм байсан аахгүй. Би яг тэр найз охин байсан аахгүй. Яг сүүл үерхлээр нь тийм хид юм юу ч байхгүй. Юу л хийн тоглоно, найзтайгаа уулзна. Тэг сүүл тэг арга ядаад ажилд орчихсон. Өөр юу ч байгаагүй. Тохойд бол тэгэл хамгийн амьдрал маань нэмэгтэй хүн болсон манай X. Тэгэл би амар хардаал те. Яасаа олон найзтай гэж мэгэл. Яг үндэ олон найзтай нэмэгтэй хүн ч амар бас зүгээр шүү дээ. Асуудал ерөөсөө байхгүй. Гэтэл чи амар нэг юм сурсан гочлоод юм байлсуу шүү дээ. Тэгэхгүй би тэрийг ойлгохгүй. Чи яг энэ залууг яриа ингэж удаан тэрчүү гэж мэгэл те. Би яг тийм байж чи яагаад ингэж хацранд нь хурж юм яриа та. Би бүр ингэж одоогод ваа би ямар тэнэг байсан юм бэ гэж бодлоо. Тэгээ би сүүлд бигээс найз дээр амар гардаг байсан байлаа. Одоо чи манай санчир гэдэг нэг юм сайн найз байна. Би нэг хэсэг санчиртай өдрөө болгон уулзах дайрдаг ус ч зүгээр. Орой ах ингээл. Яг над хийх юм уг нь бол байсан за. Гэхдээ би ингээд аз жаргалахгүй ингээ хүнээр ингээ нөхөд сурцсан байсан болохоор ингээ тий нөхгүй бол одоо X нь байхгүй болчих та ингээл найз дээр нөх гэж үзээл ингээл тий уулз та яацаа ингээл хүлээл үүсгээл тий ингээл яга уус марах та нар ингээ уусгүй ингээл тий тэгэл уур муур нь гарч ирээл тэгэл яг араасаа комедиж яваал тий тэгэл тасарч ууж муугаал тэгэл тий тэгэл ингээл өөрчлөгдсөн байгаа би. Яг би хинч надаас асуугаагүй л дээ гэсэн би зүгээр л ярмаасаа. Хинч чамаас асуусан гэдэг штэ хүмүүстэй. Би түрүүний хонгороо төлөвлөлтгүй уулздаг гэж тэгсэн ш тэрчүүд би бол яг одоо би төлөвлөгөө уулзалт найрдаг байхгүй. Би ингээд наан ингээд за хоёлаа тэт өдөр тэтэн цагаас л уулзах гэсэн л уулздаг. Гинт хийж байгаа л гинт одоо уулзуу гэд би тийм жоохон дургу. Нэг надад амар би тиймэргүй дах. Би гэртээ мэрдэг.
тийм үед бол. Тэгэд заал аваач гэсэн за. Тэгэл 5 дахь заал бол үгүй тэгэл нэгд өдөр төлөвлөсөн байсан шүү. Үгүй тэгэл нэг 5 дахь орой 8-с ч юм уу. Тэгээ яг би нэг сая одоо энэ хосуудын одоо би биэндээ хэр их зай өгдөг, спейс өгдөг гэдэг тал дээр өөрхөн юу ярихаар би жоохон өнгөрсөн юм шиг болчих гээд байна л да. Яг тэгэхээр одоо хоёр заа би биэнд амар спейс өгдөг байхгүй. Жогоо найзтайгаа уулзаач те юу йогонд яваач юу гэдгийг өссөн юм хийгээж гэлтэгдэг тэгэл шүрэж гисэ гэсэргээрээ гэж хэлдэг. Тэгээ бид хоёр ер нь бол баг хийх дуртай юм яг үнэ хэлээд бид хоёр хамт хамт дуртай байхгүй. Юу хөөх юм. Яа. Зүгээр хамт байхын зүгээр ингээл хамт явах бид хоёр хамт атаарчлаа. Бид хоёр хамт би тэгээ яг хаяа зуршилзээ. Би хамт Netflix үзэх юм дуртай заа. Би ингээд series үзэх дуртай. Найз зөвхөн бол ер нь бол найз зөвхөн гинэ ихнэр. Манай ихнэр бол ер нь кино үзэх нэг дуртай биш. Ялангуяа series үзэх дуртай ш. Тэр нь хаяа зуршилдэг. Манай зөвхөн илүү ном уншдаг юм баггүй. Тэгээ ном уншиж юм битээ чинь тэгэл нэг хамт ном уншихаар. Яа хаяа нэг хамт ном уншин заяа. Гэтэ би нэг хамт ном уншнаад нөхгүй гэдэг юм аа. Би хамт ном уншиг ойлгодгүй шүү. Гоё шүү. Чимчмээгөө. Хамтдаа чихвчээ сонсоод тусцаагаа хөгжмийг сонсоод хамтдаа ганцаардах сайн гоё шүү. Йоо яа тэг хаяа би зүгээр яг ер нь бол яг үнэ хэлэхэд бас бид хоёрын music taste бол нэг тийм нийлдэг гэж хэлэхгүй л дээ. Ягаад тэгэхээр сонсдог хөгжмүүд чинь таарддаг юм чинь. Таардж байх те. Тэгээд яг зөгцдөггүй. Өөр. Яг миний нэг одоо яг амар дуртай хөгжмийг бол манай найз хүн сонсдгоо. Гэтэ би найз хүнийхээ дуртай хөгжмийг бол байнга сонсдог. Өөр нь байх ч яг ер нь бол тэгэл speaker-ээр тавьчвал би тэгээ сонсохоос өөр аргагүй гэсэн үг л дээ. Чи очоо солиул яах вэ? Мань солихгүй шүү дээ. Яа. Гүү яах вэ зүгээр гоё тийм чи. Яг чи дургу биш юм биш. Дургу биш зүгээр яг манай найз ингээд одоо найз хүн л гэдэг. Би яг ихнэр гэж үнэхээр тасаагүй юм л да. Саяхныг хүртэл одоо найз хүн л гэж ярьдаг. Гэхдээ ихнэр гэж ярмаар юм би. Ихнэр ингээд яагаад тэгэхээр ингээд юу нь гоё гэдэг л надад хөгжмөөс илүү манай найз ингээд хөгжим сонсоод өөрөө тэнцээ ингээл аяа тавуугаал тэ жижигхэн одоо тэнцэнэ бүжиглээл дагаж дуулаад тэрийг харах надад гоё байдаг болохоор би юу нөр хөгжмийн нэг сонсомоор байдаг байхгүй. Хөгжим сонсоог зүгээр л ингээл надад хөгжим бол нэг хамаагүй зүгээр ингээл манай найзхан тэнцээ өөрөөхөө гоё ягаан тэрийг ингээд тэрэнд нь ингээд өөрөө нэг манай найзхан нэг тийм ууртаа ааштай биш те өөрөө аз жаргалтай гоё vibe-тайгаа ингээл таалагддаг гэх юм уу. Тэгэхээр чи би ингээд өөрөө хөгжмийг сонсонгууд тэгэл за чи юм хөгжим сонсож байгаа юм уу гэл өрөөндөө ороод ном уушаас очвол хоёулаа хамт чи хөгжмөдөө гээл те. Тэгэхээр чи амар гоё яагаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээл за. Тэгэхээр тэрнээс болж би амар их болон дуртай series-ээр дандаа амар romantic comedy үздэг юм дэ би нэг дуртай ш. Гэтэ яг манай найз хүн болохоор би амар их үздэг. Гэтэ яг хаяа фан хэлдэг л та. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна гэхээр ингээд хаяа бит хоёр ингээд би биндээ ингээд зүгээр дуртай юм дээр ингээд sacrifice хийдэг. Гэтэ sacrifice хийсэн ч гэсэн эргүүлээд авч байгаа юм баг илүү sacrifice-аас гоё байгаад байгаа байхгүй. Тийм болохоор ингээд юу гэдэг хэрвээ ингээд чи нөгөө хүнийхээ дуртай юм ингээд зөвшөөрөөд тэгээд тэр дуртай юм дээр ингээд байгааг ингээд харах чи өөрөө гоё байгаад байгаа байхгүй. Тэгээ манай ч гэсэн тийм байдаг. Миний ингээд дуртай юмнууд ингээд өөрөө нэг дуртай биш ч гэсэн нааг дуртай гэдэг мэдж байгаа болохоор ингээд хоошоо суугаад за надаа хийгээл. Тийм шүү дээ. Тийх гоё шүү. Миний ингээд нөгөө Excel ярих гэж. Ингээд нөгөө нэг амар сакс тоглох туртай. Нэмэлтлийг миг тоглодог. Тийм үү. Мэргэжлийн бүр тамирчин юм уу те? Үгүй тамирчин биш. Зүгээр л нөгөө 30 нэмэлтлийг нь болохоор нөгөө зүрс саксанд дуртай тийм шал өөр мэргэжилтэй хүмүүсийн бүндөө ингээл зал авч маал тэмцээн зохиогоол хоорондоо гэдэг тийм юм байт юм байлээ. Тэгээ тэр мэрэнд амар дуртай тэгснэ ингээд өглөө эртээ ямар нэгэн ажилдаа бол босгож бөө юм болон заяа. Тэгсэн ирнэ саксныхын тэмцээн нөгөө ямар юм үний аврам шалгуулж хилээдээ тэр нь болчингуул ингээд айл үшээ өглөө баг ингээд 6-7-гийн босч үзсэн сууж идэг заяа. Тэгээ би л юу юм амар дэмждэг ш. Тэгээд өөрөө нөгөө нэг бас оперын дуучнаар төгссөн болохоор бас тийм хамт опера үзэж дөөрмөр үзэж болцож явах амар дуртай байсан. Одоо тийм дөөрийн хажуугаар явах болгонд тэр үнийг бодож байгаа байхгүй тийм. Яг л ингээл тэрнтэй дандаа дөөр үзчихсэн.
Би бол яг үнэ хэлэхэд одоо юу гэдэг тийм дуур жүжигтэй балет надад амар уйтартай байдаг. Тэгтэл би үе за нэг олон үзег нөх ганц хоёр л үзсэн. Гэтэ би за ямар юм үзнэж мартчих. Би яг үнэ хэлэхэд ерөөсөө надад тэр жүжиг нэг чухалгаагүй. Гэтэ манай зөвхөн үзмээр ингээд амар ярьдаг байсан болохоор би тэгэл хаяа ингээд нууцаар билетийг авч маа хоол үзье хэлдэг. Тиймэрхүү байдаг л та. We'll return after these messages. За тэгэхээр за опера бол тийм байна. Яг опера миний хувьд бол бас нэг биш байд юм ба. Яг хоо миний хайртай хүн үзье гэвэл би үз мэдээ сонирхлах. Тийм. За энэ сэдвээ ингээд тэгвэл дуусгая. Одоо ер нь за яг хоо хонгороос амар асуумаар санагдж байна л да. Одоо мэдээж амар хим хий гэж бодж байгаах те. Уус харцнаас нь харагдаж байна. Тэнгүүд яг цог залбаа тийм стогортэй гал дүрлж чинь өрөө шатаалаа. За ер нь юу хий гэж бодож байна? Ер нь одоо цаашдын зорилго одоо нэг ажилд авдаг асуулт ч гэхдээ яаж тийм бичлээ зүгээр яг гоо ярмаар байгаа тийм ирээдүйн төлөвлөгөө юу вэ? За яг ярмаар байгаа гэхээс илүүтэй ерөнхийдөө хоёр чиглэлийг ер нь бол барьж байгаа, сонирхож байгаа, хүсэж байгаа, тэмүүлж байгаа хийхийг хоёр төрлийн чиглэл байна. Нэг чиглэл нь бол нөгөө хийж байгаа ажилтай холбоотой буюу масруулах хөдөлთა холбоотой ажил. Тэгээ энэгээрээ би ерөөхдөө цаашдаа миний төлөвийн зорилго бол масруулах бодис ч гэх юм уу те. Одоо хүмүүс хэлэхээр хар тамхинаас олж хэний өмнө дахиж шоронд ордоггүй тийм нийгмийг бүтээхийг хүсэж байгаа. Тэрнийхээ төлөө ч гэсэндээ ажиллаад явж байгаа. Нөгөө тал нь гэх юм бол за энэ чиглэлээр бол би ингээд рехаб энтер хийдэг ч гэдэм үү тийм ээ. Ингээд магадгүй одоо энийг бол би ойрын төлөвлөгөө яг ингээл энэ бол ингээд хийгээл би ингээл энийг судлаад таньж мэдээл яах ёстой юм бусад орны жишээ юу юм бусад орнууд яагаад зөвшөөрөд байгаа юугаараа өөр яаж хуульчлах нь дүүл юу байх юм эрсдэл нь юугаад байгаа гэдэг ч юм уу мэдээж манайх шиг юм цөөхөн хүн амтай улсын хувьд бол эрсдлүүдийн нэгт тооцогдсон тийм ээ хэцүү. Гэхдээ ер нь цаашлаад ер нь бас ингээл залуучуудаа шоронд хийдэг нийгмийг баймааргүй л штэ хүмүүнлэг ардчилсан нийгэмд бид нэр амьдрмаар байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол би ингээд ажлуудыг хийгээл явж байгаа нэг өдөр мэдээж одоо яг сайхан нэг мөрөөдсөн тэр нь болохоор ингээд юу гэдэг нэг хэдэн жилийн дараа энэ зүйлийг анх тэгээ энэ нийгмийг бүтээлцэхэд амар хувь нэмрээ орсон хүн чинь хонгорохгүй юу гэдэг ч юм уу те. Тийм юм магадгүй миний найз нар ч юм уу яриад сууж яхахыг үүсэхгүй. Тийм бас нэг өдөр яриа болоод сууж ивэл надад тэр их сайхан санагдах байх гэж бодож байна. Тийм шүү дээ. Нөгөө талд яг оройн хугацаанд бас хийгээд яг бас нэг залуучууд нийгэмдээ бас хэрэгтэй гэдэг ч юм уу талаас юу хийх хүсэж байгаа гэхээр би нэг юм кафетэй болохыг хүсэж байгаа. Яг кофе шоп биш. Мэдээж кофе гардаг ч юм уу те. Тэгтээ ингээд айгүй олон төрлийн юм те. Одоо цаачим айгүй олон төрлийн шүү дээ. Бүр хэдэн мянган төрлөөтэй. Тэнгүүл би болохоор ингээд айгүй гоё маш олон төрлийн цайтай гоё кафе нээхийг хүсэж байгаа. Тэгээд цайд одоо тэр хүмүүс ингээд цайгаа угаад хоорондоо ярилцаад тэг ингээд байж идэг. Тэгээ нэг хөрхөн ивент үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. Тэрний хийхтэй шинжлэх ухааны дээрээс нь одоо хувь хүний хөгжлийн тийм ээ залуучууд тэр манад дээр зохион байгуулагддаг ивент дээр ирж өөрсдийнхөө хүсэл тэмүүлэлтэд итгэлтэй болдог. Өөрийнхөө дуртай зүйлийг олдог ч юм уу тийм ээ. Нэг тийм таатай нөхцөлийг бүрдүүлсэн тийм сайхан газартай болохыг хүсэж байгаа. Тэг өмнө нь болохоор би төрөөмс байгууллагатаас Ногоонц гэх төрөөмс байгууллага. Тэгээд Ногоонцын төрөөмс байгууллагаар дамжуулаад би нөгөө нэг сэтгэл зүйн анхаарчны боловсрол олгох ивентүүдийг зохион байгуулдаг байсан. Тэгээд дээрээс нь кино ивент хийгээл ингээл нэг хөөрхөн жижигхэн үйл ажиллагаатай тийм газар маань байсан. Одоо болохоор би 12 сараас ер нь тийм газар нээхээр
ер нь бол хувийн төлөвлөгөөнд орчихсан явж байгаа. Тийм азар нэг юм бол аюу гоё. Тэ тим төрлийн ер нь бол үйл ажиллагаа болдог газрууд манайд аюу цөөхөн штэ тий. Ялангуяа шинжлэх ухаан бидний хувьд аюу ач холбогдолтой бидний амьдралын баг бие махбодыг маань судалж байгаа сэтгэл санаа оюун бодол тий юм болгоныг судалж байгаа юм чинь амар чухал ач холбогдолтой шинжлэх ухааны салбар байгаа гэдэг. Гэтэл шинжлэх ухааны салбарыг бид нэр ингээд амар хүнд том юм шигээр хардаг боловч энгийнээр энийг тайлбарлаж энгийнээр өөрсдийнхөө амьдралын нэг хэсэг болгоод хэв шинж болгоод ингээд явах бол бүрэн боломжтой гэж бодод байдаг. Тэгэхээр нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухааны тал руугаа илүү түлхүү одоо хандсан тийм одоо үйл ажиллагааны чиглэлтэй сайхан бас цай уугаа суучж болдог кафетэй болохыг бол одоо төлөвлийн зорилго болгочихсон төлөвлөд явж байгаа. Кофе шоп биш, ти шоп. Бараг ер нь бол кофений газар чинь кофе шоп гэдэг тийм. Биелүүлээ. Кофе шоп. Кофе шоп тийм. Би өөрөө кофений бараг аддикт хүн байхгүй. Зүгээр энгийн зүгээр хар американо уухаас илүүтэй бүр ингээд хүн эспрессо труудаг. Тэгээ кофе уухгүйгээр тухайн өдрийг төсөөлөхөд ч гэсэн аюу хэцүү байдаг. Тийм болохоор кофе менюуд аюу чухал. Гэхдээ цай миний сонирхлыг илүү татдаг гэх юм. Харин би бас сүүлийн үед би багада амар ундаа кола молол ууж өссөн байхгүй. Ус бол баг уугаагүй дээ. Ус бол баг уугаагүй. Тэгээд ээжээс болоод дандаа байх цай их уудаг байсан. Дандаа нэг юм юутай, нэг йотонтой. Тэгэхээр амар амтанд нь орсон. Тэг хөрцөн сахартай байтан цай гинэ. Байх цай. Би ингээ нөгөө нэг өглөө цайгаа хийчээд хичээлд яваад уухаа мартаа дандаа орхидог байсахгүй. За аяг дүүр ингээ хөрцөн чигтэй байгаад цай. Тэгээ би сурвалж орж ирээ. Нэг амсгаар ууган бодлоор аим кафед байсахгүй. Ундаа шиг гэдэг. Ундаа шиг тийм. Юм кола баг одоо би кола ууж чадхаа болж шít бүр. Зүгээр нэг юм сонирхлоо одоо юу хорхоогоо дарах гэж л ууж. Тэнгүүд яг цай уунгууд ингээ сонио. Хүмүүс ч ингээ тий халуун цай авахар ингээ тэрүүлж байгаа ш өдрийн жамж ингэдэж штэ. Жинкнээсээ яг ингээ тайвш маашрал тий. За тий ингээ баг асуудлууд мартагдах гэдэг юм чаа. За гайгүй одоо цай аваад гоё л байгаа юм чи тий. За маргааш таа л бол. Би одоо юунд санаад зүсэн гэж бодлоо тий. Тэгээ яг хонгорын санаа бол аим госон. Энд цааны төрөл угаасаа өөрөө айгүй олон төрлүүд юм байна. Тэгээд бүр үнэхээр яг чиний хэлдэг шиг юм тайвшруулдаг, илж байгаа юм шиг, тэрүүлж байгаа юм шиг болдог. Үнэрнээсээ, амтнаасаа тэр нэг орц найрлагаасаа хамаарат хүний ингээд бүр дотоод шүүрэлт хүртэлтэй нөлөөлөх хэмжээний тийм дотоод юу гэсэн бэ? Шүүрэл одоо дотор эрхний үйл ажиллагааны хүртэлтэй ингээд нөлөөлөх хэмжээний цааны хүртэл байдаг юм байна л та. Тэгээд ер нь бол нөгөө нэг офисууд бас ингээд янз бүрийн баахнууд аваад тавьсан байдаг шүү дээ, тийм. Тийм биштэй ингээд одоо юу гэдэг рок руу ингээл орохоор ингээд хүмүүс амар их рок руу орол ингээл ажлынхаа офисынхаа кофег ботлуулаад аваад гардаг. Тэгээд тэнгуул ингээд надад л бас тийг цагж байхгүй те ингээд нэг хүн ингээл одоо нэг дархан ч юм уу те орж ирэл нэг хүн орж ирэл ингээл за гоё юм тийм офис дээр уух гоё цай байна уу гэж хэлэх юм бол танах ямар офист ажилтیں۔ Хэдүүлээ ажилтیں۔ Ямар төрлийн ажил хийдэг гэдгээс нь хамаараа тэр хүнд аягүй гоё цайнуудыг зөвлөдөг. Тэнгүүдлээ хооронд нь холиод амт мамт үүсгээд яг тэр хүнд зориулсан цагийн эсвэл бүр гаргаж өгдөг тийм зориулж гаргаж өгч юм бол яг тийм төвшин яг судалж яг ингээд яах гад тэгээ би бүр хамтрагчаа хүртэл олцсон байгаа. Тийм тэгээд мэрэгжил нэгт манай нэг найз байгаа. Тэгээд бас тэр найзтайгаа хамтраа тийм хийгээд бид хоёр ярьсан. Тэгээд тэгээд тэнцэнэ бүр ингээд ажиллах. Тэгээд манай кофе шопт баг ингээд ер нь дийлэнхийн ингээд юм сэтгэл судлаар сурдаг ч юм уу сурч төгссөн тийм залуучууд ажиллах гэж би төсөөлж байгаа. Тэр нөгөө нэг намайг одоо юу гэдэг одоо дэмждэг тий намайг хүндэлдэг тийм сургуулаад сурж байгаа залуучуудаас байгаль дэстийн судлаар сурдаг. Тэгээд тэр залуучуудтайгаа нийлж байгаа тэр газараа ингээд аягүй гоё ажиллаулаад шинжлэх ухааны салбараа нэг талдаа одоо манай салбарыг хөгжүүлж байгаа чухал ач холбогдолтой зүйлүүдийн нэг болж байгаа хэрэг хүмүүс сэтгэл судлалын талаар ойлголттой болно манай дээр ирээд жижиг одоо юу гэдэг тий тэмдэглэлүүд номнууд нь байж идэг хүмүүс орж ирээ сэтгэл судлалын талаар ном уншдаг. Сонирхолтой одоо юу гэдэг түүхүүд байж идэг одоо стикерүүд байж идэг тий бүр ингээд фотолк нүртэлтэй тий юу гэдэг одоо ADHD гэдэг чинь тийм бичгтэй фотолк модал тий өчнөө хүлэн зөвшөөрсөн тэрэндээ ингээд амар асуудалгүй ханддаг хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхэд одоо би одоо жишээлбэл bipolar disorderтэй байх магадлал өндөртэй манай эмч намайг bipolarтай гэж магадгүй гэж хэлжсэн. Тэгээд намайг одоо юм уухгүйгээр байж чадчихагийн шалтгаан болохоор чи өөрөө сэтгэл судлаач учраас өөрийнхөө ямар
ямар үед яаж байгаагаа мэдээд тэрэндээ хандлаж чадчих учраас ингээд чи юм уухгүй бас байж чадчих гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхээр одоо би жишээлбэл bipolar гэдэг бодолт өмсөөр байхдаа хэдэж ичихгүй байхгүй. Тэ яг л би өвчнөдөг нүүр тулцсан, тэрийгээ даван тулцсан. Тэ тэгэхээр ингээд магадгүй тийм бодолтнууд ч үгүй тийм үү. Цүнхнүүд өгдөг ч юм уу. Бүхэл талаараа хийж байгаа бидний үйлдэл болгон сэтгэл судлалтай холбоотойгоор ингэж гоё хүмүүс тийм үг гэдэг. Магадгүй манай сэтгэл судлалын одоо Ахмадууд ч хавлаа туршлагатай мундаг сэтгэл судлаач нар маань ном гаргалаа гэж бодоход манай кафе дээр нээлттэй хийдэг ч юм уу те. Тийм тэгээд бүр таашлуул бүр ингээд жижигхэн подкаст өрөөтэй болоод тийм чинь сэтгэл судлалын талаар подкаст хийдэг болж шүү дээ. Айгуу гой сонсож байна. Айгуу надаа яг бүр ингээд яг нүдч харагдаж байна уу? Надаа яг төсөөлөгдөд яг тэр ялангуяа тэр одоо ингээд нэг гой цай уугаад ярилцдаг гэдэг тэр хэсэг бол амар таалагдж байна. Би бол өөрөө ерөөсө кофе уудгүй. Тэгээд талан юм уулуугийн цайлуудаг. Тэгээд би бас цайнд айгуу дуртай. Тэгээд цай гэхлээр надад амар гой сонсож байна. Тэгээд танаа байнга үргэлжлэх болно. Гой сонсогдож байна. Одоо жишээ нь юу би бас халуун муухай амар дуртай зүйл. Кофе амар дуртай. Тэгээ кофег харамсалтай орой ууж болдгоо. Би орой уумаар байдаг. Эффектэнд амар дуртай. Амар ажилсаг болол те ингээл сэтгэл санаа өөдрөг болол даан шүн унт чаддгүй. Тэгээ яалч үгүй цайруулах орох хэрэгтэй болчихсон л та. Тэгээ айгүй цаашлаад Нистэг тавгийн цай гаргана шүү. Спикер наацтай нистэг тавгийн уудаг цай. Тийм гэж болж штэ. Бас гоё юм байна. Би хонгороогоос тэгээд ер нь асуу гэж бодсон юм байсан байхгүй юу? Гэхдээ яг нэг тийм амар сүртэй юм биш. Ерөнхий ингээд би өөрөө бас энэ талаар бас мэдмээр байгаа. Тэгээд энийг хонгороо түрүүн өөрөө бас дурдаад өнгөрсөн болохоор энийг асуугаа тэгээд ер нь энэ удаагийн дугаар өндөрлүүлэе гэж бодож байна. Тэгээд юу бид нэр гоё тайлбарлаад өгөөч. Феминизмыг яагаад тэгэхээр яг би нэг ер нь бол феминизм гэж одоо хүмүүс бол айгүй олон сонсож байгаа бах. Энэ тэнд те феминистүүд эмэгтэйчүүдийн эрх юу гэдэг те. Айгүй гэхдээ би яг энэ талаар одоо юу гэдэг нэгдсэн яг зөв тийм ойлголт бол надад бол яг үнэхээр одоо байхгүй юм шиг санагдаад байна. Ерөнхий багцаан чи нэг одоо өөрийнхөө ч юм уу. Хариултаас өмнө заяа. Өшөөс юу? Яг эрэгтэй хүн феминизм талаар дааж ярьж болохгүй байхгүй юу? Эрэгтэй хүн ярих юм бол бүгд үгүйсгэн. Та нар юугаа мэддэм л те. Тэнгүүд яг хонгороос яг үнхээр яг асуустай асуулт байна. За би бас мэдмээр шүү дээ эрэгтэй юм. Би болохоор феминизмыг ер нь онлын түвшинд ч юм уу бүр гүнд нь орчлоо би нэг судалж байгаагүй. Би өөрийгөө феминист үзэлтэн гэж боддоггүй. Яагаад тэгэхээр би эрэгтэй хүний хийж чаддаг зүйлүүд, эрэгтэй хүний ур чадвар, эрэгтэй хүний онцлогуудыг би үнэлдэг, хүндэлдэг. Тэр зүйлүүдийг эмэгтэй хүмүүс ч гэсэндээ хийж чадна гэдэгтээ санал нэгдэж байна, тэ? Би ер нь феминизм гэж ярихаас илүүтэй гендрийн хэвшмэл ойлголт буюу гендрээр хин нэг одоо юу гэх ялгарлан гадуурх үзэлтээр бол би жоохон эсрэг байдаг. Тэр нь яг жоохон феминизм рүү орох байх гэж бодож байна. Яг л одоо юу гэдэг чинь эмэгтэй хүн бол одоо хүүхдээ хараад гэртээ байж ах хэвээр. Эрэгтэй хүн бол ажиллаж амьдралаа дар гэрээ авч явах хэвээр. Тэ? Одоо чи шалчханж болохгүй, уйлж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй. Тэнгүүл эмэгтэй хүн боксер хичээллээд карате хийгээд эхлэнгүүтэл чи эмэгтэй юм байж ямар хайшиг салмаас нь эрэгтэй хүний юм хийлээ гэдэг ч юм уу, спортоор хичээллээ гэдэг ч юм уу, эрэгтэй хүчиг боллоо гэдэг ч юм уу, тэ? Тийм байгаад идэг. За миний яг туйлын бодол болохоор эрэгтэй хүмүүст илүү сайн хийж чаддаг зүйл гэж байдаг. Тэ одоо жишээлбэл эрэгтэй хүн чинь биднийг бодвол илүү хүчтэй. Би физиологийн хувьд те илүү их биднээс илүү том булчинтай те физиологийн хувьд угаас ялгаатай шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд илүү хүч их шаарц ажлуудыг эрэгтэй хүмүүс илүү хийж чадна. Мэдээж эмэгтэй хүн ингээл амар барилгын том ингээл юм ингээл цохоол ингээл юм хатаал ингээл ингээд хэцүү байхгүй угаасаа. Тэгэхээр энэ эрэгтэй хүний онцлог гэж болно. Эмэгтэй хүн байглаасаа ингээд хүнийг инэрх, хайрлах, хүүхэд өөрөөсөө дахиад ам бүтээдэг учраас бусдыг илүү ойлгож дэмжих талын ажлуудыг илүү сайн гэдэг одоо нийгмийн талын ажлууд гэдэг ч юм уу те дэмжих талын ажлуудыг хийдэг. Гэхдээ тэглээ гэд бид нар энийг туйлширч те наа чи эрэгтэй хүний хийх ажил эрэгтэй хүнээр нийлэг. Наа чи эмэгтэй хүний хийх ажилтай юу ч хоолунд хийгээ солиор яваад байгаа юм. Суугач ир хүн байж айлын ой нэг байж гээд энэ үзэлтэй бол би нэгддэг.
хүүсээр ялгуурлаж одоо манай улс гэж дэлхийн хэмжээгээр нөгөө хүүсийн ялгаатай байдлаас болж авч байгаа цалингууд нь өөр байгаа тийм. Эмэгтэй хүн нөгөө төрдөг хүүхэд төрүүлдэг учраас нөгөө аюу их тэхрээд авдгаас нь болоод альбан тушаал ахих боломжууд нь аюу хаалттай байгаа тийм. Бид нар ч гэсэндээ илүү амбицтай, бид нар ч гэсэндээ шийдвэр гаргах төвшөнд ажиллаж амьдрмаар л шүү дээ тийм. Тэгэхэд ингээд одоо юу гэдэг хүүсээр нь ялгуурлаж энэ шийдвэрүүдийг гаргадаг хүмүүс аюу их байна л доо юу гэдэг. Гэтэ би яг нөгөө туршлага дээрээс үндэслэх зарим хүмүүс хийдэг штэ юу гэдэг. 20 настай 3 эмэгтэй ажилд авах гээд оролцсон чинь гурлаа тэр ажлыг хийж чадаагүй. Тэгэнгүүт л эмэгтэй хүмүүс их болохгүй юм байна. 20 наснууд наадах чи ажлыг хийж чадахгүй. Наад чи ингээд явчихдаг болохгүй гэд ингээд байдаг. Гэхдээ 20 настай хідэн эмэгтэй хүн дэлхий дээр амьдарч байгаа вэ? Эсвэл Монгол улсын хотын хэмжээнд хідэн амьдарч байгааг гэдэг нь маш олон. Тэгэд тэрийг 3 тэр эмэгтэй хүнээр төлөөлүүлж болохгүй болчихж байгаа юм. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөндөө ингээд хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа хүүсээр ялгаж идэг болчих. Дандаа ингээд юу гэдэг нь насаар нь ялгуулж идэг болчих. Жоо залуучууд юу ч чадахгүй ч юм уу. Тэгэхээр зүгээр л хүнийг хүнээр нь хайрладаг, хүнийг зүгээр хүн гэдгээр нь ойлгодог, үнэлдэг, мэдэрдэг байх нь амар чухал байгаа байхгүй. Тэр хүний онцлогийг мэдэж таньж ойлгосныхоо дараа тэгээд тэрэн дээр нь ойлголт өгөөд за энэ чи ийм юм бэ шүү. Энэ хүний онцлогоос хамаарат энэ ажлыг хийж чадна эсвэл чадахгүй гэж үнэлдэг байдаг ч юм уу. Тэр онцлогийг л хардаг байгаасаа л гэж би аюу хүсэж байдیں۔ Энэ одоо феминизмын ойлголт мөн үү биш үү би мэдэхгүй би бол энийг илүүтэй гендрийн ойлголт болов гэж хараад байгаа. Тэгвэл бас нэг талаасаа шүмжлэлтэй ханддаг юм нь юу гэхээр хит нөгөө феминизм яриа л те. Наадах чи ингээд та нар намайг англиа тэглээ гэд бүр ингээд хит феминизм яриад өөрийгөө төвлөрөх хандлагууд бас аюу хүүсэж ин л та эмэгтэйчүүдийн донд те. Жохон хортой феминизм шүү дээ. Тэрийг нөгөөний дутуу ойлгосон, дутуу мэдэрсэн, дутуу таньсантай холбоотой бас байж болох юм гэж би бас хувьдаа үнэлээд байгаа. Зүгээр л одоо нэг феминизм гэдэг ойлголт ярих гэхээс илүүтэй те. Зүгээр энэ эрэгтэй юм чинь, энэ эмэгтэй юм чинь гэдэг тэр гендрийн асуудлаар болчих юм бол бид нарт ялгаагүй бүгдээрээ аз жаргалтай хүмүүнлэг нийгэмд амьдрч болох тэр нөхцлүүд нь одоо стартчилсан гэж ярьж байгаа нөхцлүүд нь илүү бий болох юм болов уу гэж бодоод байна. Тийм ер нь л санал нэг байна. За одоо яг нэг юм яг жоохон өөрчлөгдөж байгаа л да. Яг жоохон жишээнүүд ярьчих. Юу вэ гэхлээр яг би яг тоглоом дээр анзаарсан байхгүй. За нөгөө эрэгтэй хүмүүс хүнд юм өрөг цогтон могт гэдэг байгаа шүү дээ. Аз ч одоо сүүлийн тоглоом дээр ингээ тийм эрэгтэй хүн шиг болиа том битэй эмэгтэй хүмүүстэй их оруулдаг болчих. Тэмүүтээ бас заавал эрэгтэй хүн юм бас байдгүй маа тий. Бас биеийн физиологи учраас бас эмэгтэй юм байж болдог юм шүү дээ. Жим юм явал амар булчин толц өгөх зөндөө л идэг шүү дээ. Тэгээд тийм. Байж болох л баг. Одоо тэгээд бас нэг гоё юм болохоор би UFC гэмээр ямар санагдлаа. UFC яг эмэгтэйчүүдийн тэр одоо сөрөг одоо стереотип тэрийг эвдэж байгаа нэг гол том хүчин зүйл болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхлээр ингээд айн гой үзэсгэлэнтэй охтууд яа үндэ амар зодтолдог охтууд нь бас байгаад байгаа байхгүй тийм. Айн хөөрхөн мөртлөө бүр ингээд те нүүр амаас та бодоо болтол зодтолтой болсон мөртлөө амар аз жаргалтай. Мөнгө олж байгаа нөхөр хүүхдтэй тэгтээ хийдэг ажил нь тэр. Тэгээ айн гой үлрэл дүрэл болж байгаа. Хамгийн том юм бол Ronda Rousey л дээ. Тэгэл яг тийм шиг л одоо өнгөөр хүртэлтэй ялгамааргүй байхгүй. Тэгээ одоо ингээд ер нь ингээд манай улсын хэмжээнд гэж ярих юм бол зүгээр ингээд яг үндэ эрэгтэйчүүдийн амын орлолт илүү өндөр байгаа шүү дээ манай улсын хэмжээнд. Тэгээ тэгэнгүүт л ингээд би бодож байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд, эмэгтэйчүүдийг дэмжих байгууллагууд айгүй олноороо байгаад байдаг гэрнэ. Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг ч үгүй юм, эрэгтэйчүүдийг хамгаалдаг тийм одоо юу гэх юм тийм дэмждэг хамгаалах гэхээс илүү одоо юу гэх дэмждэг байгууллагууд аягүй баг. Тэнгүүдлээ эрэгтэй хүн чи өөрөө мундаг байх хэвээр, чи илүү хүчтэй байх хэвээр, чи гэр бүлээ авч явах хэвээр, тэ? Чи илүү одоо орлоготой байх хэвээр гэл ингээл дандаа эрэгтэй хүмүүс дээр ингээд айгүй их манай улсын тэр одоо манай соёлоос хамаард юм уу сайн мэдэхгүй л байна л да. Ингээл чи илүү мундаг байх хэвээр гэл. Тэг заримдаа хүмүүс сул дорой байж болдог шүү дээ, тэ? Тэг ингээд заримдаа хүмүүс бүр ингээд шалтаа буугаад хүн болгонд л нэр амьдралд нэг удаа хүчмэр юм шиг санагдчихсэн үед байдаг л байна. Тэгээд юм одоо ингээл эрэгтэй хүн жоохон ингээл юм маяраал жоохон уйлж муулах гал ингүүл чи нэр юм байж чалчихнаад уйлж муулах гэдэг юм биш үстэй гэл. Тэгээд наад захын юм багаас нь тэрийг сурахчдаг тийм. Эрэгтэй хүүхд бүдэрч унаад уйлах юм бол заяр хүн байж бос. Гэл эмэгтэй хүүхд уйлангууд л өө миний охин гэд ингээд байдаг.
багаас нь ингээд хүүсээр нь ялгарлан гадуурхаад ялгаатай байдлаар хандаад ах юм бол ялгаатай мэн гэдэг ухамсар тэр нөгөө нэг бодол нь ухамсартай болон ухамсаргүй байдлаар тэр хүнд хөгжөөд өөрийгөө бүр ингээд тэ би гендрийн талаар хөвшмөл ойлголттой байна гэдгээ ч мэдхээ болтлоо хүмүүс амьдарч байгаа хөөх тэ ингээл оо эрэгтэй хүн чинь л ингэх хэрэгтэй эмэгтэй хүн чинь л ингэх хэрэгтэй гэл ингээл хитрхи бүр тэгж хандаад тэг би бол энэ нь бол зүгээр байх зүгээр нийгмийн нэг хэсэг л ахал та бид нэг бүр оргоо осон болгож чадахгүй гэхдээ ийм хандлага өөрөө багасгах нь эргүүлээд бидний амьдарч байгаа нийгмийг илүү сайхан болгох юм болов уу гэж бодоод байгаа. Яг би энэ дээр нэг үзэл бодлоо хэлж байна. Юу вэ гэхээр эрэгтэй хөлт одоо шалчинж болохгүй уйлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Би тэрэн дээр бол яг өөрөө үйл шалчиндаг нь байсан болохоор ингээд яг одоо ингээд өөр нүдээр хараад ихсэн чинь яг уу байж болно. Гэхдээ жоохон бага. Гэхдээ эрэгтэй хүн яалтчгүй бас яг тэ үнэхээр л яг л амар тийм юу л хэрэгтэй юм бэлээ. Яг жоохон чулуу шиг хатуу. Уйлж болно тэ амар тийм хэцүү байж болно. Гэхдээ бас тэ яг энэ нөхцөл байдлаа ойлгоод тэ эмэгтэй хүний үйл их дэмждэг юм байна, эрэгтэй хүний дэмждэг юм байна гэдгээ амар сайн ойлгоод тэ маш сайн нэг ах эсвэл одоо юу гэдэг юм багш ч юм уу тийм үнтэй байгаад эсвэл одоо тийм уг нь бол аав гэж зааж байна. Уг нь тийм би наач яг бодчихсон. Тэ би яг аавгүй өссөн болохоор би өөрөө л хожим өөрөө ойлж байгаа хгүй өөрөө ингээл нэт ухаал. Тэ нэт аим тусалж байна л да. Тэнгүүл яг ингээл бас тэр яг нэтээр хэлж байгаа юм шиг байдаг хгүй. Чи ойлж болно, ингэж болно. Тэгтээ эрэгтэй хүн, ялангуяа эрэгтэй хүн бол энэ бүгдийг орхио явах чадaltaй байх хэрэгтэй. Бас ойлаад байж болохгүй тий. Чи ч бас эрэгтэй хүн битгий мартаарай гэл. Дайнд явдсан штэ гэл тий. Бид нар байлддсан штэ гэл. Энэ занга хайж болохгүй шүү. Яг уу уйлмаар байвал тий, ингэмээр байвал гэр бүл дээрээ л тэг эсвэл эрэгтэй найзар дээрээ л очиж. Битгий эмэгтэй хүнээр ингэж оч шалчнаад гэж байгаа юм. Бас чам ойлгохгүй. Эсвэл сэтгэл судлаач юм. Яг нөгөө яг тулгамцсан нэг асуудал гарчхад охтууд тэрийг ингээд яриад ч юм уйлаад ч юм гаргачдаг учраас илүү тайван байгаад байх шиг байна. Тэнгүүд л хөвгүүд болохоор тэрийг нөгөө багаас нь ингээд уйлж болохгүй юм шигээр ингээд хандуулсан учраас тэр нөгөө нэг дотор буглаад байгаа юм хин нэгэнд ярьж очиж ярилцаж гарахгүйгээсээ болоод тэр нь бүр ингээд тэр нэг унгаагаад бүр уйлмаар бүр дандаа шалчинж идэг одоо хүмүүс хэлдгээр бүр дандаа шалчинж идэг болгочих гээд байгаа ч юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Өөр тийм биш. Тэгэхээр ингээд магадгүй хүний амьдралд угаасаа асуудал үүснэ. Хүний амьдралд угаасаа сайнта мунтаа угаасаа үргэлжлэнэ. Ад жаргал байгаа учраас бид нэр зовлон байгаа учраас ад жаргалтай байж байгаа. Хэрвээ зовлон гэдэг зүйл байхгүйсэн бол зовлонтой мэдрэмж байхгүйсэн бол бид нэр жаргаж байгаа ухамсарлахгүй байхгүй. Тэ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ялгаатай байдлууд байгаа ч гэсэн би тэрийг хүлээн зөвшөөрөөд зүгээр л одоо ялгарлаж хандахгүйгээр л гэдэг юм ил би хэлэх гээд байна л да. Эмэгтэй хүн учраас чи гэхгүйгээр л зүгээр л хүн гэдгээр нь хүн уйлж олно, хүн баярлаж олно, хүн гомгилж готарч олно гэдгийг л харж байгаа. Тэгээл тийм болвол заавал эр хүн байж чи инглээ гэдэг юм үсгүй юм болов гэж бодож байна. Зүгээр л тэр хүн яагаад уйлаад байгааг нь ойлгочих юм бол тэрийг эрэгтэй хүн байж гэдэг тийм яриа үсгүй биш надад санагдаад байгаа байхгүй юу? Тэ? Зүгээр л тэр нэг хүн яагаад уйлж байгаа гэдэг шалтгаан нь байгаа штэ. Тийм хүний уйлмаар санагдаад зовлонтой мэдрэмж төрүүд тэгж байгаа учраас тэрийг сонсоод зүгээр яриулчих юм бол бараг тэгээ тавшраад дараагийн асуудал руу ордог гэдэг ч юм. Тэгээд манай ирчүүд бас айгүй их нөгөө асуудал тулгархаар аюух арх ууж тэр асуудлаа гаргадаг. Тэгээ нөгөө арх ууж асуудлаа гаргана гэдэг чинь арх чинь өөрөө төр зургийн ингээл тэр зүгээр асуудлыг ингээл мартаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа болохоос тэр асуудал хизээч алга болдоггүй. Тэр асуудлыг нүүр тулаа шийдэх хэрэгтэй. Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ амьдралчийн асуудал тулгарсан бол дайж зутаж бодмааргүй санмааргүй гэж яхаа оронд зүгээр л за окей би өөрийнхөө зүгээс юу хийж чадах юм. Би өөрийнхөө зүгээс энэ асуудлыг яаж зохицуулж чадах юм гэдгээл харах нь амар чухал. Гэхдээ гэр бүлийн асуудлууд дээр ихэнхдээ ганцаараа шийдвэр гаргахад хэцүү. Би ингээд тэр асуудлыг шийдэх өөрийнхөө зүгээс юм хийсэн ч гэсэндээ бусад хүмүүс тэр зүйлүүдийг хийхгүй бол тэр асуудал шийдэгддэггүй. Тэрнээс болоод гэр бүлээсээ болсон тийм сэтгэл зүйн асуудалтай хүмүүс аяг байдаг л та одоо. Тэгэл наацх ингээл бэлэн ингээл би аав үссэн гэж ярьж байгаа талхан би ч гэсэндээ аав үссэн болохоор юу гэдэг эртөө ойлголцож чадахгүй байна. Бэлгээ одоо эртөө илүү сайн
ир хүн байж чадахгүй байна гэдэг яриа бас айгүй үр дүнд ортой тий. Би бол тэгж л боддог. Магадгүй эрэгтэй хүүхдүүд аавыгаа харж эрэгтэй хүн байх тэр юмыг олж харж байгаа байхгүй. Бид нэр ээжигээ харж эмэгтэй хүн байх тэр зүйлүүдийг олж харж байгаа. Ухамсартай болон ухамсаргүй байдлаар. Тэгээ эргүүлээд ээж маань аавыг маань яаж хайрлаж байгааг харж би эрэгтэй хүнд яаж хайр халамж үзүүлж байгааг нь олж харах хэрэгтэй байтал надад тийм кейс байгаагүй. Билегийн хувьд эмэгтэй хүнийг эрэгтэй хүн яаж хайрлаж халамжилтгийг нөгөө нэг ухамсартай болон ухамсаргүй байдлаар ингээ олж харах хэрэгтэй байтал тийм юм байгааг болохоор магадгүй чи эмэгтэй хүнтэй харилцахдаа асуудалтай байдаг гэсэн байж болох байхгүй. Тэгэхээр энийг шууд эцэг их рүү буруу хүн хайшин. Гэхдээ шинээр аав гэж олж байгаа хүмүүс бол үргэлж хүүхдийн хайжууд би бинийгээ хайрлаж байгаа байдлаа харуулдаг байх хэрэгтэй. Тэгээ үнийг аав ээжтэй бас хайрлагдаж өсөөгүй хүүхдүүд хүнийг яаж хайрлахаасаа мэддэггүй. Бас хүн өөрийг нь хайрлаад байгаагүй бас ухамсарлах чадвар жоохон бага л үт юм шиг надад санагдсан. Тийм ганц өөр найзууд бас байдаг гэсэн. Тэг ингээд өөрийг нь хайрлаад өөрийг нь дэмжиж ойлгох гээд ингээд хичээгээд тахад тэрийг нөгөө өөрөө тийм юм үзээгүй болохоор энэ хүн намайг хайрлах гэдэг штэ, энэ хүн намайг ойлгох гэдэг штэ гэж ойлгохгүйгээр ингээл би гэл тэгээ тэрнээс олж одоо харилцаа тасрах ч юм уу тийм юм бол байсан л та хэлцчихгүй. Тэгэхээр бид нэр эцэг гэхээсээ л хамгийн их хүмүүжлүүдийг авч ийн. Тэгэхээр эцэг их болж байгаа хүмүүс хүүхдтэй тийм өглөө төрөл өгдөг учраас хажууд нь бинийгээ твэр хүмүүс хайрлаж байгаа үргэлж хүүхдийн хажууд харуул тий тэр аюу ач холбогдолтой болох. Эмэл. За, андаас асуух юм байна. Надаас асуулт болсон. За тэгвэл одоо хасах хэсэг явж байгаа шүү дээ. Тэгвэл за өндөрлөх талдаа яах вэ? За тэглүүл шүү дээрч гоо. За тэг. Тийм. Тийм байна. Ер нь бол яг л хонгорог хэлсэн бол яг одоо юу гэдгийг саяны хэлсэн асуудлуудаас зарим юм нь бол яг үнэхээр бол би өөрөө нэг тийм надтай ойр байгаагүй ч юм уу би өөрөө сайн мэдэрч байгаагүй болохоор яг сонсонгууд яг ярианыг нь юу нсонгууд бас нэрэл тийм байна тий гэсэн тийм бодлууд бол аягүй их орж ирж байна л та. Бас их сонирхолтой бас хүмүүст хэрэгтэй юм шиг надад санагдлаа. За ер нь өндөрлөх үед лээ. Тэгээд хонгороод эцсийн үгээ хэлье. Биш эцсийн үг шээ. Чамд одоо хэлж амжаагүй ч юм уу те. Одоо хэлмээр байгаа зүйлээ бол яг хэлэх үү. Тэгээд төрлөө өндөрлөө. Тий яг би нөгөө нэг аль болох хий хоосон асуудал ярихгүй байхыг хичээсэн. Сая бол энүүдийг ярилцлаа. Тэгээд аль болох боломжтой бол магадгүй энэ яриаг сонсож байгаа бол ингээрэ тэгэрэ гэсэн зөвлөмжүүдийг өгөх гэж аягүй хичээлээ. Гэтэ энэ бол одоо юу гэдэг сэтгэл зүйчийн зүгээс орж байгаа ярилцлага гэхээс илүүтэй хонгорцол гэдэг хувь хүний зүгээс одоо өөрийнхөө туулж мэдэрсэн магадгүй мэрэгчлэлтэйгээ холбоотойгоор уншиж таньж мэдсэн зүйлүүдээ л аягүй сайхан хуваалцах хичээлээ л те. Тэгээд мэрэгчлэрээ дөнгөж төсөөд одоо дөнгөж 3 дахь жилдээ л ажиллаа явж байгаа учраас би одоо амьдралын тийм сэтгэл зүйн чинь зүгээс бол туршлага бага учраас би залуу сэтгэл судлаачийн хувьд бол хангалттай сайн одоо зарим зүйл дээр туршлагачаагүй байна. Тийм болохоор аль болох өөрийнхөө зүгээс одоо өөрийнхөө бодлуудыг илүү их ярьсан шүү гэдгийг бас хүмүүст хэлэх зүйл таах гэж бодож байна. За. Манай подкастын урьдчилан хүлээж авч мэдрэл хамт ирсэнд баярлалаа. Одоо ирж ярилцсан маш их баярлалаа. Тэгээд T-shop-оо нэгтэн амжилт хүсье. Баярлалаа. Бид нар бас хамтрах болно. Стикерүүдээ бол битүү байршуулна. Ардаас ярьж шүү 50%. За тэгж яагаад очноо тийм чинь. Бас нэг тавгийн цайгаар. За ингээд энэ дугаараа өндөрлцгөөе. Өндөрлүүлээ. За баярлалаа. За баярлалаа. Тий. Сайхан ярилцлаа. За бай бай микрофон руу далж гин.